Тэ. Нэг. За сайн байцгаана уу? Миний микрофон сонсогдож байна уу та хэд? Нэг. За сайн байцгаана уу? Миний микрофон сонсогдож байна уу та хэд? За бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За маргааш 12 дугаар ангийн математик усын шалгалттай. Тэгээ усын шалгалтын жишг даалгавар дээрс нэг 10 бодлого бол ер нь сонгож авсан байгаа. За тэгээ энэ 10 бодлогоор болохоор хэдүүлээ өнөөдөр хамтдаа бодоод ярилцаад явъя. За та тавтад тэнгисийн урдуур скутертэй явж байсантэй явж ясан. За та хэдүүлээ лайв болохоор яг бодолтой болохоор хэдүүлээ 17 цаг 10 минут гэдэг ерөнхийдөө хэдүүлээ эхлэе. Та хэд найзууд руугаа шеэр хийгээд ангийнхан групп руу шеэр хийгээд хэдүүлээ дахиад жоохон хүмүүсээ жоохон хүлээж чад тэгээд шууд бодлого руу ороо явчаа. За манайхан үдчих хүмүүс бүгдээр гоё шеэр хийгээд өгөөрэй. Бүгдээр гоё шеэр хийгээд ангийнхан хүүхдүүд рүү шеэр хийгээд найзуудаа меншн хийгээд энэ лайв руу оруулаад ирээрэй. Тэгээд маргаашийнх нь одоо шалгалтанд бас хэдүүлээ шалгалтаа амжилттай өгөхин төлөө нэг хэдэн бодлого өнөдөр бодчихъя. За хэдүүлээ ер нь одоо эхэлж идэв юм одоо. Ер нь одоо нийт 93 хүн үзэж байна. За орж ирсэн хүмүүст бүгдэнд нь баярлалаа. Тэгээ бүгдээрээ хамтдаа өнөөдрийн лайв хичээлээр 10 бодлого бодноо. За би хичээлүүдээ бэлдээд хий. Энд байгаа. За дэлгэцэн шеэр ихтэй бэлдэж байна. За окей. Шеэр хийгдчихлээ. За 108 хүн үзэж байна. Бүгдэнд нь маш их баярлалаа. Одоо бүгдээр гоё бодлого бодож хамтдаа өнөөдрийн лайв хийнэ. За би одоо дэлгэцэн шеэрлэе. За одоо та хэд маань бодлого маань харагдаж байна уу? Тэрийг надад сайхан хэлээд өгөөрэй. За дуу дүрсний ямар нэгэн асуудал байна уу? Миний дуу зүгээр сонсогдож байна уу? Одоо миний энэ дээр бичиж байгаа юм та хэд харагдаж байна уу хүүхдүүд ээ?
Тэрийг надад комментээр хэлээд өгөөрэй. Ямар нэгэн асуудал байна уу? Одоо миний бичиж байгаа юм та нарт харагдаж байна уу? За үзэж байгаа хүмүүс. За. Комментийн би нэ сараач. Окей. За. За өнөөдрийн лайваар хэдүүлээ 10 бодлого бодно гэж түрүүнд хэлсэн. За тэгээд хэдүүлээ одоо энэ 10 бодлогын бодолтыг хийгээд тэгээ өнөөдрийн хичээлээ явна да. За надаа одоо яг хариулт хэрэгтэй байна. Миний хоолой зүгээр сонсогдож байна уу? Миний дуу сонсогдож байна уу? Бас миний одоо та хэд харуулсан байгаа дэлгэц зүгээр байна уу? Миний бичиж байгаа юм яг та хэдэд харагдаж чадаж байна уу гэдгийг комментээр хэлээд өгөөч надаа. Тэр надад аюу хэрэгтэй байна. Яг л би нэг шинэ юм бас туршаад байгаа учраас ямар нэгэн асуудал гарчих юм бол бас жоохон төвөгтэй болох гээд байна. За ер нь гайгүй юм шиг байна те. Гайгүй байна гэж би ойлголоо шүү. За өнөөдөр болохоор би ерөнхийдөө 10 бодлого сонгож авсан байна. За тэгээд ерөнхийдөө одоо бүх бодлогыг бол одоо угаасаа бодож амжихгүй. Тиймээс хүүхдүүдэд хэрэгтэй ер нь зайлшгүй мэдчих хэвээр тэр бодлогуудыг бол сонгож аваад тэгээд бодноо. За нэгдүгээр бодлого. За нэгээс асах нь 2 y нэмэх нь 3 c-ийн одоо 35 зэргийн задаргаа байгаа юм байна. 35 зэргийн задаргаа. За энэ задаргааны коэффициентуудын нийлбэрийг олоо гэсэн ийм бодлого байна. За коэффициентуудын нийлбэрийг олоо гэсэн болгон дээр ерөнхийдөө яаж хандах уу гэхээр энэ дээр y тэнцүү 1 за c-ийн оронд 1 гэсэн ийм хоёр утгыг тавиад коэффициентуудын нийлбэрийг олоход яах нь шууд хангалттай гэсэн үг. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр манай коэффициентуудын нийлбэр бол 1-ээс асах нь 2-ыг үржих нь 1, нэмэх нь 3-ыг үржих нь 1. За түүний 35 зэрэг болно гэсэн үг байна. За энийг цааш нь хэлбэрчлэх юм бол 1-ээс асах нь 2, нэмэх нь 3, түүний 35 зэрэг буюу За энд явж байна те. 35 зэрэг буюу 2-ын 35 зэрэг гэсэн ийм хариу гарч байна. За тэгэхээр зөв хариултууд яах нь вэ? А хөлбөр бол таарж байна. 2-ын 35 зэрэг гэдэг хариу гарсан. Зөв хариулт бол А хөлбөр. За энэ дээр хэдүүлээ нэгэн тэмдэглэлийг бас хэдүүлээ бичиж авъя. За ер нь бол хэдүүлээ энэ одоо шинжлэгдсэн хөтөлбөрөөр олон гишүүнт гэдэг сэдв бол ер нь 2-3 жилийн өмнө ороод ирчихсэн байгаа шүү дээ, тэ. За тэгэхээр PX гэдэг хэдүүлээ зүгээр ийм олон гишүүнт аваад үзье. PX гэсэн. За нэмэх нь гэх мэтлэн A квадрат X квадрат нэмэх нь A1 X нэмэх нь A0. За нэг ийм PX гэдэг ийм олон гишүүнт аваад үзье. За тэгэнгүүт энэний коэффициентуудын нийлбэр гэж байна. За коэффициентуудын нийлбэр гэдгийг би товчлоо биччихье. Коэффициентуудын нийлбэр. За коэффициентуудын нийлбэр бол юутэй тэнцүү байдаг вэ гэвэл энэ x-ийн оронд 1-ийг тавьчихна гэсэн үг. X-ийн оронд нь 1 гэдэг утгыг тавьчихна. За яагаад 1 гэдэг утгыг тавиад байна вэ гэхээр за 1-ийн ямар ч зэрэг 1 гарна шүү дээ, тэ. 1-ийн ямар ч зэрэг 1 гарна. За тэгэхээр P1 бол юутэй тэнцүү юм бэ гэхээр A-гийн n зэрэг A-гийн n-ээс 1 нэмэх нь гэх мэтлэн A-гийн 2, A-гийн 1, A0 гэж. За хүүхдүүдийн бас нэг гол алдаад байдаг юм нь коэффициентуудын нийлбэр дээр A0-ыг ерөөсөө оролцуулдаггүй. За A0 бол коэффициентуудын нийлбэрт ордог. За A0-ыг бол хэдүүлээ юу гэж бодох хэрэгтэй юм бэ гэхээр энийг x-ийн тэг зэргийн өмнөх одоо коэффициент гэж бодох хэрэгтэй гэсэн үг байна. Тэг зэргийн коэффициент гэж бодох хэрэгтэй гэсэн үг. За сул гишүүн. За сул гишүүнийг олоо гэсэн бол ер нь яах хэрэгтэй байд юм бэ гэхээр P0 гэсэн утгыг боддог. Ухаандаа сул гишүүн гэдэг бол энэ A0 гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр x-ийн оронд тгийг тавьчихна гэсэн үг. Тэнгүүд энэ тэг болно, энэ тэг болно, энэ тэг болно, энэ тэг болно. Үржээд нэмэхэр бүгд тэг болж байгаа байхгүй. Тэнгүүд ерөөсөө эцэстээ юу үлж ийн вэхээр A0 үлж байгаа гэсэн үг. Тэгэхээр сул гишүүн олно гэдэг бол ерөөсөө яг үгээр тэр x-ийн утганд энэ x-ийн утганд тэг гэдэг утгыг навж тавьчих хэрэгтэй гэсэн үг. Тэнгүүд эн чинь жишээлбэл сул гишүүн гэвэл A0 гарна гэсэн үг байхгүй тий. За тэгээд бидний яг ашигласан бодлого утгад ашигласан одоо арга бол юу гэхээр коэффициентуудын нийлбэрийг олдог. Одоо ухаандаа x-ийн оронд 1 гэсэн утгыг авч тавьж олдог аргыг хэрэгжилж байгаа. Одоо болгоны хувьд болохоор яг үгээр YC гэсэн юм хоёр одоо хувьсгчээс хамаарсан байсан.
За түүнийх нь оронд y-ийн оронд 1-ийг c-ийн оронд 1 авч тавьчихаар манай коэффициентуудын нийлбэр бол 2.35 зэрэг гарч ийна гэсэн. За энд болохоор багш нь бол яг үгээр нэг ийм юм чанар байдаг шүү гэд тэрийг бас та хэдтэй ингэж тэмдэглээд өгчөө. За нэгдүгээр бодлого болсон. За хоёрдугаар бодлого y тэнцүү тангс x функцийн x0 тэнцүү p тэгт татсан шүрэг чулууны тэгшдэглийг бичээ гэсэн нэг ийм бодлого байна. За тэгэхээр шүрэг чулууны тэгшдэл чи өөр ямар хэлбэртэй байдаг вэ? Хэдүүлээд бичиж. Шүрэг чулууны тэгшдэл. За шүрэг чулууны тэгшдэл чи өөр ямар хэлбэртэй байдаг вэ гэхээр y тэнцүү f' x0. За үржих нь x-ээс хасах нь x0, нэмэх нь f(x0) гэсэн ийм хэлбэртэй байдаг. За энэ бол яг үгээр нөгөө нэг x0 цэгт татсан шүрэг чулууны тэгшдэл байгаа шүү дээ, тийм үү? x0 цэгт татсан. За тэгэхээр хэдүүлээ яг үгээр манай болгон дээр бол одоо манай функц бол яг үгээр танкс x гэж өгсөн юм байна. За манай x0 бол өөр яг үгээр p гэж өгсөн юм байна. За тэгэхээр хэдүүл одоо яг үгээр уламжлалаа аваад тэр x0 буюу налалтыг олох юм байна. Тухайн шулууныхаа налалтыг олъё. За тэгэхээр хэдүүлээ fx гэд танкс x гэсэн функцийн хувьд бол яг нь бодож байна. За одоо эндээс хэдүүл уламжлалаа авъя. Уламжлалаа авах юм бол танкс x-ийн уламжлал юу гарах вэ гэхээр 1-ийг хуваах нь косинус квадрат x гэсэн ийм функц гарна. За одоо хэдүүлээ нөгөө нэг яг x0 буюу нөгөө нэг p гэдэг цэг дээрийг шүргэх татаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрний утгыг тавьчихна гэсэн үг. Тэнгүүт f' p бол юу гарах вэ гэхээр 1-ийг хуваах нь косинус квадрат p болно гэсэн үг. Косинус квадрат p. За косинус 180 дээр чинь 1 косинус 180 дээр чинь хасах 1 шүү дээ, тийм үү? Тэнгүүт эн чинь юу гарах вэ гэхээр 1-ийг хуваах нь хасах 1-ийн квадрат. Косинус 180 градус дээр хасах 1 байдаг. За тэгээд түүнийг квадрат зэрэг гэсэн үг, тийм үү? За тэнгүүт эн чинь 1 гарна гэсэн. За тэгэхээр манай тухайн шүрэгч чулууны налалт нь өөрөө 1 байна гэсэн үг. За одоо хэдүүлээ fx0 гэдэг юмыг бодох хэрэгтэй гэсэн үг. За fx0 гэдэг цэгийг бодоод байна гэдэг чинь юу гэсэн үг гэхээр одоо ингээд нэг юм мөрөө байлаа гэж бодъё. Энэ мөрөн дээр ингээд шүрэгч татж байна гэж бодъё. Тэнгүүт энд x0 цэг дээр шүргэж байгаа бол энэ цэг чинь fx чулуун дээр оршиж байгаа. Одоо гар мөрөө дээр оршиж байгаа. Шүрэг чулуун дээр оршиж байгаа шүү дээ, тийм үү? Тэгэхээр fx0-ийн утгыг бодно гэсэн үг хэдүүлээ. За fx0-ийн утгыг бодох юм бол тангс p-ийн утга болно. За тангс 180 дээр хэд байд юм бэ гэж. Тангс 180 градус. За тангс 180 градус дээр яг үгээр синус 180 градусыг хуваах нь косинус 180 градус болно. За синус 180 градусээр тэг байдаг учраас энэний утга шууд тэг болчихно гэсэн. За одоо эндээс манай шүрэг шулууны тэгшдэл юу гарах вэ гэж. Y тэнцүү налалт нь юу гарлаа? Налалт нь 1 гарсан. Тэгэхээр 1-ийг үржих нь x-ээс хасах нь p, нэмэх нь тэг гэсэн үг. За ингээд шүрэг шулууны тэгшдлийг бичиж байгаа юм. За тэнгууд энийг дахиад жоохон хэлбэрчлэе. Тэгэх юм бол эндээс бол y юу гэж гарах вэ гэхээр x-ээс хасах нь p гэсэн ийм хариу бол яг нь гарах нэ. Ийм хариу гарч. За энэ шүрэг шулууны тэгшдэл болон нармаа шулууны тэгшдэл гэж байдаг. За энэ бол ерөнхийдөө эсэлтийн ерөнхий шалгалтын дээр бас яг зайлшгүй ирдэг даалгавруудын нэг гэж та бас ойлгож болно шүү. Энийг бол та зайлшгүй мэдсэн байх хэрэгтэй шүү. За тэгэхээр зөв хариу бол аль болсон бэ гэхээр C хөлбөр болсон гэсэн үг тийм ээ. C хөлбөр болсон гэсэн үг. За хоёрдугаар бодлого болсон. Одоо хэдүүлээ 3-дугаар бодлого авч үзье. 3-дугаар бодлого авч үзье. За x квадрат нэмэх нь 4 тэнцүү тэг гэсэн тэгшдэглийн комплекс тоон шийдийг олоо гэж байна. За тэгэхээр хэдүүлээ нөгөө нэг дунд ангид язгуур дотор сөрөг тоо байх уу гэж үздэг штэ. Бодит тоо олнолгийн хувьд. За тэнгууд яг уу гэхээр 12 дугаар ангид одоо та комплекс тоо гэдэг юм бас тоо одоо мэддэг болчихсон байгаа тийм үү. За тэгэхээр яг энэний хэдүүлээ комплекс тоон шийдийг олъё. Ер нь яг уу гэхээр комплекс тоотой болгон дээр ингэж комплекс тоо гэж заавал ингэж хэлсэн байдаг шүү. Тэрийг бас та анзаараарай тий. За эндээс хэдүүлээ бодох юм бол x квадрат чинь нэмэх нь 4 тэнцүү тэг гэдэг тэгшдэл байгаа юм байна. Тэгэхээр 4-ийн нөгөө чинь гаргачвал x квадрат бол хасах 4-тэй тэнцүү болно. Хасах 4-тэй тэнцүү болно. За одоо хэдүүлээ хоёр талаас нь квадрат язгуур авчи.
Тэнгүүд язгуур дор x квадрат тэнцүү язгуур дор хасах дөрөвтэй тэнцүү болно. Хасах дөрөвтэй тэнцүү болно. За x квадратаас язгуур авах юм бол юу гарах вэ гэхээр модуль дотор x гарна. Модуль дотор x. За одоо хэдүүл энэ хасах дөрөв дээр хэдүүлээ язгуур авахд одоо сайн анхаарах хэрэгтэй. За тэгэхээр яг энэний хажуу талд би язгуур дор хасах дөрөвийг ер нь яаж бодох вэ гэдгийг одоо би харуулъя. За язгуур дор хасах дөрөв гэсэн ийм тоогоо тийм үү? Тэгвэл хасах дөрөв гэдэг тоолоор язгуур дор хасах нэгийг үржих нь 4 гэсэн үг байхгүй юу? Хасах нэгийг үржих нь 4 гэсэн үг. За хасах нэг гэдэг чинь өөрөө юутэй тэнцүү юм бэ гэхээр энэ нөхөр бол өөрөө i квадраттай тэнцүү шүү дээ. i квадраттай тэнцүү. За тэгэхээр хэдүүл яах вэ гэхээр энэ хасах нэгийг i квадратаар нь сольчих. За тэгвэл юу болох вэ гэхээр язгуур дотор i квадрат үржих нь 4 болно. i квадрат үржих нь 4 болно. Эндээс язгуур гарах юм бол 4-өөс язгуур авлаа 2. За i квадратаас язгуур авах юм бол юу гарах вэ гэхээр i гарна. Тэгэхээр язгуур дор хасах 4 гэдэг бол 2i-тай тэнцүү гэсэн үг. Тэгэхээр модуль дотор x бол юу гэсэн үг вэ гэхээр үндсэндээ бол 2i-тай тэнцүү гэсэн үг юм байна. 2i-тай тэнцүү гэсэн юм. За эндээс модуль дотор x чи 2 сална. X нь нэмэх хасах 2i гэсэн ийм хариу гарах юм байна. За тэгэхээр энэ бодлогын хувьд бол манай хариу бол яг нь энэ гарсан юм байна. За хариулт дундаас бол яг үхээр C хөлбөр юм байна. C хөлбөр юм байна. За энэ дээр яг юу хийж чинь x нь хайжсан байна. Энэ x тэнцүү нэмэх хасах 2i болно тийм ээ. За энэ ингээд комплекстой хувьд одоо бодож байгаа учраас ийм шийд гарч байгаа шүү гэдгийг та сайн анзаараарай. За хэрвээ бодиттой олонлогийн хувьд бодож исэн бол энэ тэгтэл бол өөрөө шийдвэ шүү дээ, тийм ээ. Язгуур төр хасах дөрөв гэдэг тоож болохгүй. Тэгэхээр энэ бол өөрөө шийдвэ гэсэн үг. За ингээд эхний 3 бодлого бол ингээд болчихж байна. Эхний 3 бодлого болчихж байна. За хэдүүлээ цаашлаа дараагийн бодлого руу оръё. За нэгдүгээр бодлого бол ямар бодлого байсан бэ гэхээр ер нь бол яг хөө биномийн задаргааны коэффициентуудын нийлбэрийг олох бодлого байсан. За хоёрдугаар бодлого бол ерөөхдөө шүрүүч шулууны тэгштэр бичдэг бодлого байсан. За гуравдугаар бодлого бол одоо комплекстой шийдтэй юм квадратчд бодох ийм бодлого байлаа. За дараагийн бодлого руу бүгдээрээ шилжиж. За дөрөвдүгээр бодлого. Дөрөвдүгээр бодлого. За энэ тодорхой интегралыг бодоо гэсэн байна. За одоо энэ дээр яг үг гэхээр багш нь орлуулах арга хэрэгжилж ерөнхийдөө энэ бодлогыг бодноо. За тэгэхээр хэдүүлээ ингийн 2-1 x-ийг байна шүү дээ би t гэд орлуулчих заяа. Одоо энэ y-ийн зэрэг дээр байгаа 2-1 x-ийг би t гэд орлуулчих. За тэгвэл энэний хоёр талаас нь уламжлал авчих. За энэс уламжлал авах юм бол 2-1-ийг үржих нь dx болно. За энэ dx гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр энэ зүүн талаас би x-ийн хувьд интеграл уламжлал авсан шүү гэж одоо тэмдэглэж байгаа гэсэн үг. Тийм ээ? За баруун талаас нь буюу энэ t-гээс хамаарсан одоо орлуулга хийсэн. Тэгэхээр баруун талын уламжлал юу болох вэ гэхээр t-гийн уламжлал 1 гэсэн үг. Тэгээд 1-ийг үржих нь dt болно гэсэн үг. 1-ийг үржих нь dt болно гэсэн үг. За одоо тэгээд хэдүүл ингээд интеграл харъя л да. Манай интеграл чи яг уу гэхээр 0-аас 2 за y-ийн за энд нь ингээд бичиж би те. Y-ийн 2-1 зэрэг x тэгээд үржих нь 2-1-ийг үржих нь dx гэдэг. За би интегралаа зүгээр ингээд өччихье одоо. Ингээд өччих. Тэгэнгүүт юу болсон бэ гэдгийг одоо бүгдээр анзааръя. За 2-1 x-ийг би t гэрлэж оцсон учраас энэ бол юу болох вэ? Шууд y-ийн t зэрэг болно гэсэн үг. Энэ бол y-ийн t зэрэг болно. За 2-1 одоо уламжлалт авсан чи яасан бэ гэхээр эндээс уламжлалт авбал x-ээс уламжлалт аваад 1 гарсан. Тэгээ 2-1 үржих нь 1 гэд 2-1 гарсан. За баруун талаас болохоор t-гээс нь уламжлалт авсан учраас t-гийн уламжлалт 1 тэгээд dt болсон тийм үү. За одоо энэс хэдүүлээ интегралаа шилжүүлнэ. За тэнгууд юу болох вэ гэхээр интеграл y-ийн t зэрэг үржих нь dt болсон гэсэн үг. Одоохондоо манай энэ илэрхийлэл бол өөрөө шууд dt тэнцвэсэн гэсэн үг тийм. За тэнгуудээ хэдүүлээ орлуулах хэрэгэд хувьсгчийн ерөөхдөө яг нь сольжиж байгаа гэсэн үг байхгүй энэ интеграл дээр. Хувьсгчийн сольжиж байгаа гэсэн үг. За одоо энэ дээр нэг асуудал байгаа шүү.
Нэг асуудал байгаа. Орлуулга хийгээд ингээд бид нар өмнөх мэдлэг рүү буцаачиж байгаа юм. Ямар асуудал байгаа гэхээр одоо энэ 0-оос 2 гэдэг хил яах юм бэ? Эн чинь өөрөө x-ийн хувьд бодож ирсэн хил шүү дээ. Тэнгүүд бид нар яасан гэхээр тэрийг t-гээд хувьсгчийн навч солилцсон. Тэнгүүд хэдүүлээ бас яг яах вэ гэхээр хилийг бас солих хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр хилийн солиё. X нь 0-оос 2-ын хооронд байгаа. За тэгвэл t нь хэдээс хэдийн хооронд байх юм бэ гэдгийг хэдүүл одоо бодно. За тэрийг одоо би энэ доор нь биччихье. За тэрийг яаж бодох вэ гэхээр ерөөс ингэж хараа. Энэ x-ийн оронд ийшээ явж орлуулад энэ t-ийн утга хэд гарч байна гэдгийг бодоод олчихно гэсэн үг. За тэгэнгүүт 2-ны 1-ийг үржих нь тэг болно. Энэ бол юу гэсэн үг гэхээр тэг гэсэн үг. Тэгэхээр энэ утгаа хэдүүлээ ийшээ явж тавьчихна гэсэн үг. Тэг. Тэгэхээр x нь тэг байх үед t-г нь болохоор тэг байна гэсэн үг тийм үү? За одоо 2 байхад ямар байх юм бэ? 2-ны 1-ийг үржих нь 2. Буюу 2 нь 2-т оруулаад 1 болно. Тэгэхээр одоо хэдүүлээ энэ дээр 1 гэдэг утгаар тавьчихна гэсэн үг. Тэгэхээр x нь 2 үед 1 гэсэн утгаар t 1 гэсэн утгатай юм байна. Тэгэхээр манай хил бол өөрөө юу болсон бэ гэхээр 0-оос 2-ын хооронд байхад тэрний хувьсгчийн солилцсон чинь юу болсон? Хувьсгчийн солилцсон чинь хил нь 0-оос 1 болчихлоо. За тэгэхээр одоо манай интегралын хил бол 0-оос 1 рүү шилжсэн шүү. 0-оос 1 рүү шилжсэн. За тэгэхээр энэ их чухал байх нэ. За одоо хэдүүлээ интеграл гаргачих. Y-ийн t-гээс одоо энэ дээр та нар хараа. Энд t байхад энэ хаана дифференциал нь ямар вэ? Бас t байгаад энэ их чухал шүү. За тэнгууд y-ийн t-гээс интеграл авбал y-ийн t өөрөө гарна. За тэгэд 0-оос 1 гэсэн завсар бодно. За эн чинь юу гарах вэ гэхээр y-ийн 1-ээс хасах нь y-ийн 0 болно. За энэ өөрөө юу гарах вэ гэхээр y-ээс хасах нь 1 болно. За y-ийн тэг зэрэг чи өөрөө 1 шүү дээ тийм үү? Y-ээс хасах 1. За тэгэхээр манай энэний хариу бол өөрөөс юу гарч ийнэ вэ гэхээр b хөлбөр гарч байгаа юм. Y-ээс хасах 1. Тэгэхээр манай хөлбөр бол зөв хөлбөр бол y-ээс хасах 1 гарч байгаа юм байна. За дөрөвдүгээр удлага бол болсон байна. За энэ дөрөвдүгээр удлага бол интеграл дээр байдаг хувьсгчийн солих арга гэж бас ярьдаг. За орлуулах аргаар бодох гэж бас ярьдаг ийм төрлийн бодлого байна. За энэ интегралыг бол та хэд ер нь бол зайлшгүй мэдчих хэрэгтэй. За хуучин бол яг нэг хэсэгчлэн интегралчлах арга гэдэг гэж их үздэг байсан. Одоо бол ер нь тиймэрхүү бодлого сурагч дээр ер нь байхаа болчихсон. Тэгэхээр ер нь та хэд орлуулах аргыг бол ээжд орохоос өмнө улсын шалгалтанд орохоос өмнө заавал мэдчих хэрэгтэй шүү. Заавал мэдчих хэрэгтэй. За та хэд асуулт байвал шууд комментээр бас бичээд байгаарай. Би бол комментээ ч одоо харж чадаж байгаа лөө. Тэрийг нэг хэдүүл хараадахъя. За асуудалгүй байна. Асуудалгүй. Энд чи ингэж за тийм байна те. За За лайв болохоор багш нь хадгалчнаа. Та хэд хэрэгтэй учраас улсын шалгалтанд ч бас дэм болох учраас та хэд лайв чинь бол ерөнхийдөө би хадгалчихна. Тэгэхээр та одоо амжихгүй байгаа бол одоо дараа нь одоо ямар нэгэн байдлаар үзэх юм боломжтой гэсэн үг тийм ээ. За окей. За одоо хэдүүлээ 5 дугаар удгаар оръё. 5 дугаар удгаар. За 5 дугаар удлаг болохоор ямар хөө удлаг вэ нөхөр бас нэг ерөнхийдөө нэг тодорхой интегралийн бодлого байна. Тэгээд y квах нь y үржих нь x нэмэх нь 1 гэдэг ийм интеграл байна те. Ийм интеграл байна. За энийг бол яг уу би сонгосон шалтгаан нь нөгөө нэг хүүхдүүд y-гийн x зэрэгтэй бас андуурахгүй те. Бас ийм бас бодлогод бас байдаг шүү. Тэгээд энэ y гэдэгт нь та нар ерөөсөө сүрдээд битгий айгаарай гэж бас ерөнхийдөө сонгосон бодлого байгаа юм. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ багш нь дахиад орлуулах арга хэрэгжилж бодно. Орлуулах арга. Тэгэхээр юу болох вэ гэхээр ингэнэ гэсэн үг. Би одоо юуг орлуулах вэ гэхээр штэ. Би y-гийн x дээр нэмэх нь 1-ийг би t-гээд орлуулчих. За би дахиад энэ тэнцвэрийн баруун зүүн талаас нь уламжлалаа авъя. За зүүн талаас буюу y-гийн x дээр нэмэх нь 1-ээс уламжлалт авах юм бол y гарна. Тэгээд dx болно тийм үү? Ванда би x-ээс нь хамааруулж уламжлалт авсан штэ. За манай баруун тал бол яг үхээр t-гээс хамруулж уламжлал авна. Тэнгүүт t-г уламжлал 1 байгаа. Тэгээ t-гээс хамруулж уламжлал авсан учраас t болно гэсэн үг. Тийм үү? За тэнгүүт манай интеграл юу гэж өглөө? Интеграл 1-ээс 2 y квах нь y-гийн x дээр нэмэх нь 1 dx гэсэн ийм интеграл байсан. За одоо хэдүүлээ харъя. y dx гэдэг чинь өөрөө юутэй тэнцвэр нөхөр энэ явж ш тараа.
Энэ нөхөр сойр чинь яг адилхан богоц. Тэгэхээр шууд дээтэй болно гэсэн үг. Шууд дээтэй болно. За харин хэдүүлээ Е-ийг x-дээр нэмэх нэгийг Т гэж орлуулсан учраас манай хуваар бол яаж ийн шууд Т болно гэсэн. За ингэж байж байгаа. За одоо хэдүүлээ юугаа солих вэ хэдүүлээ хилээ солино тийм ээ. Тэрийг хэдүүлээ ерөөсөн мартаж болохгүй. За тэгэхээр хэдүүлээ хилээ солиё. X нь 1-ээс 2-ын хооронд байхад за Т нь хэдээс хэдийн хооронд байх юм бэ гэдгийг одоо бодъё. За тэрийг бас яаж бодох вэ гэхээр хэдүүлээ ингэж бодчихноо тийм үү. Энэ нэгийн утгыг хэдүүлээ энэ дээр авчиж тавьчих гэсэн үг. Энэ дээр. За тэгэнгүүт 1 байна гэдэг чинь юу гэсэн үг гэхээр Е-г үржих нь 1 нэмэх нь 1 гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол юу болж байгаа юм гэхээр Е дээр нэмэх нь 1 болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол 1 байхад Е дээр нэмэх нь 1 гэдэг утга авч яах гэсэн үг. 1 байхад Е дээр нэмэх нь 1 гэдэг утга авч. За. Дараа нь хэдүүлээ Е-гийн оронд 2-ыг авна. 2-ыг авна. Тэгвэл юу болох вэ гэхээр Е-г үржих нь 2 нэмэх нь 1 болно гэсэн үг. Ухаандаа 2 Е дээр нэмэх нь 1 болно гэсэн үг. Тэгэхээр энэний утга бол юу болох вэ гэхээр 2 Е дээр нэмэх нь 1 болно гэсэн. За ингээд хэдүүлээ x-ийн хувьд тийм үү 1-ээс 2 гэдэг интеграл бодож исэн бол t-ийн хувьд хэдүүлээ e дээр нэмэх нь 1-ээс 2 e дээр нэмэх нь 1 гэсэн энэ тодорхой интегралыг хэдүүлээ бодох нь байна. Энэ интегралыг бодох нь. За тэгэнгүүт энийг би жоохон ингээд хувиргаа биччихье. Ер нь бол 1-ийг хувахан t үржих нь dt гэсэн үг шүү дээ. Тийм ээ. За тэгэнгүүт 1-ийг хувахан t-гээс интеграл авбал юу гарах вэ гэхээр натурал логарифм t гарна тийм үү? Натурал логарифм t гарна. За одоо хэдүүлээ яах вэ гэхээр d доод хэл болно. Орлуулаа хооронд нь хасчихна. За тэгвэл юу гарах вэ гэхээр натурал логарифм 2e дээр нэмэх нь 1. За энэ угаасаа өөрөө ер нь бол яг гэхээр эерэг бодохтой шүү дээ. e ч эерэг тоогоо тийм ээ. Хасдаг нь натурал логарифм e дээр нэмэх нь 1 болно. За энэ хоёр хоёулаа эерэг учраас би шууд модулаас нь чөлөөлөө биччихье. e ч өөрөө эерэг тоогоо доо учраас энэ хоёрыг би шууд модулаас нь чөлөөлөө биччихнэ. За тэгээд логарифм ижлэхэн суурьтай байхаар яадаг бэлээ? Логарифм дотор тоонуудын хооронд нь хуваачдаг. Тэгэхээр манай бодлогын хариу юу вэ гэхээр натурал логарифм 2e дээр нэмэх нь 1, хуваахан e дээр нэмэх нь 1 гэсэн ийм хариу гарч байна. За энэ дээр хариу нь яач вэ? Хариу нь энэ шивхтэй алдсан юм болов. За тийм байж магадгүй юм шиг байна. Хариу нь зөрж. За ер нь бол яг гэхээр энэ л юм байна л да. Энэ юм шиг байна те. Шивхтэй алдсан юм шиг байна. Натурал логарифм 2e дээр нэмэх нь 1, хуваахан e дээр нэмэх нь 1 гэсэн хариу гарч байна. За. За энэ маань хариу байна. Энэ яг би хөлбөр байсан байна. За та хэд маань бас бодолтой ийгээд хариугаа таарж ийн үгүй бас шалгаарай тийм ээ. За комментиг бас нэг жоохон харъя. За зэрэг дээр нэг нэмээд боддгоо шүү лүү. За тэр болохоор яг хөөр нөгөө нэг жоохон нөгөө нэг амархан интеграл нь болчихно гэсэн үг байхгүй шүү. Зэрэг дээр нэг нэмээд тэр тоонд нь хуваагаад байгаа шүү дээ. Одоо ийм интеграл ярьдаг гэсэн үг те. За ийм одоо интеграл бодно гэдэг бол яг хөөр ер нь бол амархан интеграл байгаа гэсэн үг байхгүй. Яг багшийнх нь одоо сонгож яриад байгаа интеграл бол ер нь та хэд энэ аргыг бол одоо орлуулах арга гэдэг зүйлийг ингээд сурчих юм бол ер нь бол та хэдэд маш их хэрэгтэй учраас ер нь бол багшны нэг сонгож аваад яриад байгаа. За интеграл бол яагаад ч ойлгохгүй юм. За интегралын одоо хичээл бол манай нэг 1000 YouTube суваг дээр нэлээд олон хичээл байгаа шүү. Тэрийг эхнээс нь үзээрэй. Тэгэд интегралаа ойлгохгүй байгаа жишээлбэл уламжлалаа бас сайн мэдж байгаа юу гэдгийг бас нэг бодож үзээрэй. Уламжлалаа сайн мэдэх юм бол интегралыг бас ер нь сайн бодох боломжтой болдгоо. За хэдэн бодлого бодох вэ гэсэн байна. Өнөөдөр 10 бодлого бол одоо сонгохоор бэлдсэн байгаа. Ингээд багш нар ямар ч ихний байдлаар ихний 5 бодлого бол яг гэхээр бодоод дуусчлаа. Ихний 5 бодлого. За одоо хэдүүлээ дараагийнхаа бодлого руу орцгоё. За 6 дугаар бодлого. За 6 дугаар бодлого болохоор яадаг бодлого байна вэ гэж.
За 32 см урттай, 20 см өргөнтэй тэгшүнцгийн дөрвөн булангаас x талтай квадрат хайчилж ав. Хааштай дүүсэн дүрсийг нугалж хайрцаг хийсэн бол хайрцаг эзлэхүүний хамгийн их утгыг олоо гэсэн ийм бодлого. За та анзаарах юм бол одоо 20 оны ээж, 21 оны ээж, 22 оны ээж төр ер нь яг ийм одоо тухайн одоо эзлэхүүн, талбай, зам одоо тэрийг одоо ерөөхдөө энэ x-ээр илэрхийлж эзлэхүүний одоо тэр хамгийн их утгыг олдог, хамгийн бага утгыг олдог бодлогод бол хойдлын нөхөх хэсгээр бол нэлээд ирдэг болсон шүү. Та бас иймэрхүү бодлыг заавал бодож сурч мэдэх хэрэгтэй шүү, тийм ээ? За ингээд хэдүүл яг хөхөр шууд бодолт руу оръё. За. За тэгэхээр яг хөхөр уртыг 32 гэж өгсөн юм байна. Урт нь 32, өргөн нь 20. За тэгээд дөрвөн булангаас нь нуглаад авцсан. За хайрцаг хийж байгаа. За хэдүүл нэг хайрцаг бол ерөөхдөө ямар хайрцаг болох вэ гэхээр нэг юм тэгшүнц параллелипипедд одоо ийм хайрцаг болох гэдэг шүү дээ, тийм үү? За хэдүүл зуръя. За нааштай юм зурхгүй л ус. Оо. За нэг ийм хайрцаг бол ерөөхдөө хийгээд байгаа юм байна. Ийм хайрцаг. За тэгээ яаж ийнү гэхээр ямар хайрцаг бий болсон бэ гэхээр нөгөө энэний нөгөө нэг дээдлэх нь таг байхгүй байгаа. Нөгөө үүссэн одоо битэн тийм ээ. За тэгэхээр яг хөөр би ингээд энэ хэсгийг ингээд би бодчих. Яг хөөр нэг юм таггүй нэг юм одоо тэгшүнц параллелипипед хэлбэртэй сав үүссэн гэсэн үг байхгүй юу? Дээдлэх нь таг нь байхгүй одоо. За тэнгууд яг нөгөө дээдлийн таг байхгүй нуу таг байна уу гэдэг чинь нэг яг манай бодлоготод нэг хамаарлаггүй. Тэгтээ нөгөө нэг юун дээр айгүй хамааралтай болоод ирж төгтөд нөгөө нэг гадаргуун талбай тий бүтэн гадаргуун талбай болох дээр нь бол их хамааралтай болоод ирнэ. За ерөөдөө нэг ийм сав хийсэн юм байна. За ийм сав хийсэн юм. Тэгтээ дээр яг нуу таг байхгүй тий нэг ийм сав байгаа юм. За тэнгууд хэдүүл яг уу гэхээр шинээр үүссэн тэгшүнц параллелипипедийн урт өргөн өндөр гурыг одоо олъё. За эндээс x-ийг авцсан байгаа. Энд бас x-ийг авцсан байгаа. Тэгэхээр манай нөгөө нэг урт чинь юу болох вэ гэхээр 32-оос хасах нь 2x болох юм шүү дээ. За өргөн чинь юу болох вэ гэхээр муу ялгаагүй эндээс x-ийг авцсан байгаа. Тэгэхээр манай энэний урт бол энэний урт бол юу болох вэ гэхээр 20-оос хасах нь 2x болох юм байна. 20-оос нь 2x болно. За манай харин өндөр бол юу болох вэ гэхээр өндөр бол энэ x чинь бид нааш нуглаа босгоод ирсэн шүү дээ. Тэгэхээр өндөр нь өөрөө x болно гэсэн үг байхгүй. Өндөр нь өөрөө x болно гэсэн үг. За тэнгууд одоо хэдүүл яг гэхээр энэ хүү эзлэхүүнийг олъё. Эзлэхүүн бол юу гарах вэ гэхээр суурийн талбайг үржих нь өндөр шүү дээ. Тэгшүнц параллелипипед тийм ээ. За суурийн талбайг үржих нь өндөр гэж бодвол юу болох гээд байна уу гэхээр суурийн талбай бол 32-оос хасах нь 2x, үржих нь 20-оос хасах нь 2x болно. За өндөр бол юу вэ? X байгаа. За тэгэхээр эзлэхүүн бол юу гарах вэ гэхээр за энийг би үржүүлэх хэлбэрчилчихье. Энийг энд үржиж хийж болж байна. 32-20-оор үржихээр 640 хасах нь 64x хасах нь 40x нэмэх нь 4x квадрат. За энийг бодчих юм бол 640-оос хасдаг нь за 64 104x нэмэх нь 4x квадрат болно гэсэн. За одоо суурийн талбай чинь ийм юм чинь энийг хэдүүлээ юугаар үржүүлэх вэ гэхээр энэ дээр x үнтэй. Нэмэх нь 4x квадрат болно. Энийг хэдүүлээ x-ээр үржиж чинь гэсэн үг. За хэдүүлээ эзлэхүүнийг одоо ингээд x-ээр үржүүлээ биччихье л да. Хаалт задлаад ингээд тэгвэл юу болох вэ гэхээр 640x хасах нь 104x-ийн квадрат нэмэх нь 4x-ийн куб болно гэсэн. За тэгэнгүүт эзлэхүүнийг хэдүүлээ x-ээр илэрхийлснээр юу болсон бэ гэхээр одоо нөгөө нэг манай хамгийн эзлэхүүнийг олно гэдэг бол өөрөө
энэ функцийн хамгийн их утгыг олохтой адилхан болчихж байгаа. Энэ функцийн хамгийн их утгыг яаж олох юм бэ? За тэгэнгүүт хэдүүл яг хөхөр уламжлалаар ашиглаад хамгийн их утгыг олчихно гэсэн үг. За хамгийн их утгыг олохын тулд хэдүүлээ энэ эзэлхүүнээсээ уламжлал авчи. Тэгвэл юу болох вэ? 640 хасах нь 208x нэмэх нь 12x-ийн квадрат болж байна, тийм үү? 10x квадрат. За одоо хэдүүлээ уламжлалаа авсан юм чинь яг хөхөр сэжигтэй цэгээ олчих болно шүү дээ. За уламжлалаа авлаа. Уламжлалаа авснаа тэгтээ цэнцүүдээ сэжигтэй цэгээ олъё. Тэгвэл 640 за энэ ингэж чичээ да би. 4x квадрат 4x квадрат 12x квадрат. 12x квадрат хасах нь 208x нэмэх нь 640 тэнцүү тэг болно гэсэн үг. За энэ одоо квадрат тэгшлүүдийг хэдүүлээ бодно гэсэн үг. За тэгэнгүүт одоо хэдүүл энийг хэд хуваах вэ? За 4 хуваачих юм байна. 4 хуваалаад юу коэффициентүүдийг жоохон багасгая те хэлбэрсэн тулд. 3x квадрат хасах нь 52 гэсэн. 52x нэмэх нь 160 тэнцүү тэг. За одоо хэдүүл яах вэ гэхээр квадрат тэгшлүүдээ бодоод дискриминант олчих. За дискриминант юу болох вэ? Дискриминант бол 52-ын квадратаас хасах нь 4-ийг үржих нь 3, үржих нь 160. За 52-ын квадрат хэд вэ? 2704. За 4 3-ын 12, 12-ыг 160-аар үржүүлээд хэдүүлээ 1920 болох юм байна. За хооронд нь хасгаар хэд гарах нь вэ? 784. За дискриминант нь бол яг хөөр 784 юм байна. Дискриминант нь. За одоо хэдүүлээ x1 x2 олъё заяа. За x1 x2-ыг олох юм бол юу гарах вэ гэхээр 52 дээр нэмэх хасах язгуур дор 784 хуваах нь 6. За язгуур дор 784-өөс хэд гарах вэ гэж 28. Тэгэхээр x1 бол яг хөөр 52 дээр нэмэх нь 28 хуваах нь 6. x2 бол юу гарах вэ гэхээр 52-оос хасах нь 28 хуваах нь 6. За 52 дээр 28-ыг нэмээд 6 тавих юм бол 15 гарна. Нөгөөх нь болохоор 52-оос 24 4 гарах юм. За тэгэхээр ингэсэн гэсэн үг баггүй юу? Нөгөө нэг манай эзэлхүүн чинь байна шүү дээ. X нь 15 үед эсвэл 4 үед явах гэхээр хамгийн их утга авна. Одоо эзэлхүүн хамгийн эзэлхүүн авна гэсэн үг. За одоо тэгэнгүүт явах гэхээр энэ хоёрын хуулийг нь одоо шалгаж үзэхээс хэдүүлэнд нь одоо өөр арга байхгүй бол таарч ин гэсэн үг. За одоо хэдүүлээ ингээ. X тэнцүү 15 болон X тэнцүү 4 үед шалгаж удаа. За тэгэхээр хэдүүл ингэ чи. X тэнцүү 15 үед манай эзэлхүүн юу болох вэ гэж. За манай эзэлхүүн чи өөр юу гараад талаа дээр энэ гараад байсан шүү дээ. За энийг одоо ингэ багш нийш авчи. За эзэлхүүн бол ийм байна. За энэ хэрэггүй мэн. Үржидэхгүй задлсан. Энэ хэрэгтэй юм уу? За зүгээр ингэ чи дөө. Та x-ийг үржих нь 32-аас нь 2x энэ үржүүрээр нь бодвол арай амар юм байна те. Энүүгээр нь бодчих. Тэгэхгүй бол хэдүүлээ нөгөө нэг энэ дээр аваачаад 15-ын кубыг бодоод дараа нь 4-өөр үржүүлээд 15-ын квадратыг бодоод 104 үржүүлээд 600 шиг 15 үржүүлээд баахан тооцоол хийх гэдэг байна те. Тэрнийх нь орны үржүүр хэлбэртээр нь аваачаад орлуулад авчих юм бол амархан болчих штэ. За x-ийн орнд 15-ыг тавилаа. Тэгвэл эзэлхүүн юу гарах вэ? 15-ыг үржих нь 32-оос хасах нь 2-ыг үржих нь 15. Үржих нь 20-оос хасах нь 2-ыг үржих нь 15. За тэнгуут эн чи юу гарч ийнө гэхээр за энэ бол юу юм бэ ш дараа? Энэний утга угаасаа сөрөг юм биш үү? Хасгаараа горчлаа ш 20-оос 30-ыг хасгаад. Тэгэхээр бол яг үхээр энэ бол яг нь тгээс баг гарсан учраас одоо бид үлээ тэг эзэлхэн геометрийн хувьд бодож байгаа учраас геометр дээр чинь тгээс баг утга гэж байхгүй шүү дээ. Сөрөг утга гэж байхгүй. Сөрөг эзэлхэн гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол яг үхээр шууд биш болчихноо. За тэнгууд энэ бол манай шийд биш шүү заяа. За x тэнцүү 4 үед хэдүүлээ одоо бодъё. X тэнцүү 4 үед бодвол манай эзэлхэн юу болох вэ гэхээр за одоо 4-ийг хэдүүлээ бодъё. 4-ийг үржих нь 32-оос хасах нь 2-ыг үржих нь 4, үржих нь 20-оос хасах нь 2-ыг үржих нь 4. За тэнгууд эзэлхэн юу болох вэ гэхээр 4-ыг үржих нь 32-оос 8 гэхээр 24 юм. 24
За тэгээд хэд болж байгаа юм? Үржих нь 12 юм уу? За тэнгууд юу болж байгаа нөхөр 4-ийг үржих нь 24, үржих нь 12. Буюу 1152 одоо энэ чиглэлээ сантиметр болоо тий сантиметр куб одоо эзлэх хүнтэй бол яг нь гарч байгаа юм байна. За манай хариу бол энэ гарлаа. За энэ бол ерөнхийдөө яг хөхөр задгаа даалгавар байгаа шүү. Задгаа даалгавар. Задгаа даалгаврыг одоо нэг ээшээр ярих юм бол нөхөх хэсэг гэсэн үг байхгүй. Хоёрдугаар хэсэг нэг байна. Хоёрдугаар хэсэг нэг байна. За ингээд манай 15 гэсэн утга гарсан 15 маань даанч яг нь сөрөг гарцсан. За тэгэхээр хэдүүлээ шууд хамаагүй тэн хаяад одоо 4 гэдэг утгыг бодоод юу болчих жана гэсэн тийм ээ. За 6 дугаар бодлого бол одоо ингээд нөхөх бодлого бол таарлаа шүү. Нөхөх бодлого. Нөхөх бодлого нь 2 дугаар хэсэг. За асар 52 биш гэдэг гэсэн байна. Аль нь нэрсэн бэ? Томьёон хасгаар үжилээд нэмэх x-ийн 15 байж ш. 3.40 гинэ. X-ийн 15 биш юм уу? 52 дээр 25 нэмэхэр чи юу вэ? За байж байгаа шалгах хэдүүлээ. 52 дээр 28 нэмэхэр чи хэд юм? 80 юм уу? 86 тухаар 15 мөн үстэй. 90 юм уу? 15 биш 3.40 юм уу? Тийм биш тийм. Энэ чинь за энийг шалгах юм байж шүү хэдүүлээ ер нь. Энэ дээр алдсан юм уу те? Баларсан. За энэ чинь 8 80 80-ыг 6 туваах юм уу? За 80-ыг 6 туваах юм бол энэ чинь 3.40 юм. За тийм биш энэ Батхүү гэдэг үгдсэн байна. Нэр алдсан биш те? 3.40 юм байна. За тэгвэл x нь 3.40 үед юу болоод байгаа одоо хэдүүл шалгачих л да. За ер нь ялгаагүй бол угаасаа сөрөг юм байна шүү дээ тийм үү? 15 үед энэ чинь угаасаа 15-аас ихтэй болчихлоо шүү дээ. Тэнгүүд энийг ерөөсө бодох шаардлага хэдүүл 15-ын өмнөх одоо яг юун дээр хэдүүлээ сөрөг үдийг хартсан юм чинь 13.40 бохоор 15-аас их 16-тай тоо шүү дээ. Тэгэхээр энэ бол угаасаа эзлэх бол угаасаа тгээс баг учраас энэ бол угаасаа шийдэх юм байна. Тэгэхээр угаасаа яг хариу бол өөрчлөгдөхгүй юм байна тийм ээ. Хариу бол өөрчлөгдөхгүй юм байна. 1152 юм байна. За тийм байна. Баярлалаа. Нэмж асах авсан байна. За 6 дугаар бодлого бол болсон. За та тэгээд 2020 оны шууд 2021 оны шин 2-1 2-2 дээр байгаа бодлогуудыг хараарай. Ер нь яг ингэж уламжлалаар одоо шийддэг тийм бодлогууд бол их байгаад байгаа шүү. За өнөөдөр нь 7 дахь бодлогыг бид одоо авч үзье. За манай үзэж байгаа хүмүүс бүгдээ нэг удаа гоё шеэр хийгээд бүгдээ нэг гоё лайк дараад өгөөрэй аа. Эдгээр бас алуулаа байж гоё 183-уулаа байна. Маш баярлалаа. Тэгээ өөрсдийг бас хөгжүүлэхэд ингэж явж байгаа хүмүүс бас бүгдэнд нь гоё. Баярлалаа. Амжилт хүсье. За 7 дугаар бодлого мөн ялгаагүй одоо хойдлын нөхөх хэсгийн даалгавар байгаа. 2 дугаар хэсгийн даалгавар байгаа. За ийм функц өгдөг гэж байна. Тэгээд уламжлалыг нь олох юм байна. Сэжигтэй цэгийг нь олох юм байна. 2 дугаар ирэмбийн уламжлалыг нь олох юм байна. Функцийн графын нугралтын цэгийн абсциссыг олох юм байна. Функцийн гүдэр хотурах завсрыг нь олох юм байна. За нэг нь хийгээд явчих. Нэгдүгürt нь би яг үхээр энэ функцийн уламжлалыг олъё. За тэгвэл юу болох вэ гэж. За уламжлал авах юм бол x-ийн кубээс уламжлал авбал 3x квадрат болно. X квадратаас уламжлал авбал 2x болно. За 2x хас 2x уламжлал авбал 2 болно. За 2-оос уламжлал авбал тэг болно. За уламжлалыг нь олчлоо. Одоо тэгэнгүүт жишээлбэл та ядсан шүү дээ. Энэ бодлого ингээд бүтнээр нь бодож чадах аль байхгүй байхгүй юу? 2 дугаар хэсэг дээр. Чи жишээлбэл зүгээр энийг хийдэгхэд та нар магадгүй 1 оноо авч магадгүй байхгүй юу? Ингээд энийг хийчихэд 1 оноо. Үгүй чи 1 оноо гэдэг чи урдлын хэсгээс 1 оноо бодлоготой адилхан шүү дээ, тийм ээ? Ингээд хэсэг хэсгээр нь бас хийж болдог байхгүй юу? Та тэгэхээр хоёулын бодлого угаасаа би бодож чадахгүй гэж хайх хэрэг байхгүй. Юу чадахгүй гэдгээс ингэж түүж бас бодож болно шүү. За 2 дугаарт нийлүүлэн яг үхээр хэдэн сэжигтэй цэгтэй вэ гэж байна. Тэгэхээр сэжигтэй цэг гэдэг чинь өөр яг үхээр уламжлалын тэг цэг дээр бодохтой тэнцүү шүү дээ. Ухаанд уламжлалт оршин байдгүй цэгийг бид нар сэжигтэй цэг гэж нэрлэдэг тийм. Тэгэхээр хэдүүлээ 3x квадрат хасах нь 2x хасах нь 2 тэнцүү тэг гэдэг тэгшгэлийг бодно. За дискриминантыг бодъё.
Дискриминантыг бодох юм бол 2-ын квадрат хасах нь 4-ийг үржих нь 3, үржих нь хасах 2. Тэгэнгүүт энэ чи юу болж ийн гэхээр 4 нэмэх нь 12 24 юм уу? За 28 юм байна. За x1 x2 болохоор юу болох вэ гэхээр 2 дээр нэмэх хасах язгуур дор 28 хуваах нь 6. Эндээс x1 бол юу гэж гарах вэ гэхээр 2 дээр нэмэх нь 2 язгуур дор 7 хуваах нь 6 юм байна. x2 бол 2-оос хасах нь 2 язгуур дор 7 хуваах нь 6 юм байна. За ингээд явах вөхөр хэдэн с жигтэй зэгтэй нөхөр x1 болон x1 2 гэж олдсон учраас 2 с жигтэй зэгтэй юм байна. 2 с жигтэй зэгтэй юм байна. За магадгүй та нар энийг хийхэд ингээд 1 оноо авчиж болох байхгүй юу? Тэгэхээр уламжлалт мэддэг, квадрагч бодож чаддаг бол энэ хоёрын нөх хэсгээр жишээлбэл ингээд чи 2 оноо ч юм авах боломжтой болчихж байна гэсэн. За дараа нь 3. За 3 дээр болохоор юу гэлээ? 2 дугаар ирэмбий уламжлалыг бол. За 2 дугаар ирэмбий уламжлалыг олно гэдэг бол уламжлал авснаасаа дахиад уламжлал ав гэсэн. Тэгэхээр хэдүүлээ 3x квадрат хасах нь 2x хасах нь 2-оос дахиад нэг удаа уламжлал авчих. Тэгвэл юу болох вэ гэхээр 6x хасах нь 2 болох юм байна. Зөв 6x хасах нь 2 болох юм. За болцсон. Одоо 4-дүгээрт нь юу болох гэхээр нугралтын цэгийн абсцисыг бол гэдэг. За нугралтын цэг гэж ямар цэгийг хэлдэг вэ гэхээр хэдүүлээ 2 дугаар ирэмбий уламжлалын тэгтээ тэнцвүүлээд олчихно гэсэн үг. Тэгэхээр 6x-ээс хасах нь 2 тэнцвүүд тэг гэдгээс x нь 3-1. За тэгэхээр яг үхээр 3-1 үед энэ одоо график ингэж нугардсан байна гэж байна. За энийг одоо би дараа нь 6 дээрээс та хэд яг гоё харуулъя заа ёо. За нугралтын цэг нь 3-1. За 5 дугаарт нь юу бол гэсэн бэ гэхээр функцийн графикийн гүдгэр хотхор байх завсрыг олоо гэж. За тэгэхээр функцийн 2 дугаар ирэмбий уламжлал нь тгээс их байх юм бол бид нар тэрийг ямар функц гэдэг вэхээр хотхор функц. За 2 дугаар ирэмбий уламжлал нь тгээс бага байх юм бол бид нар тэрийг юу гэж нэрлэдэг вэхээр гүдгэр функц гэж нэрлэдэг. Гүдгэр. За тэгэхээр хэдүүл одоо 2 дугаар ирэмбий уламжлалыг яг тэгтээ тэнцэх болохын хэдүүлийг мэдчихэд байгаа шүү дээ. Тэгтээ тэнцэх болохын хэдүүл юу гэдэг вэхээр нугралтын цэг гэдэг юм байна. За одоо тэгмэд хэдүүл уламжлалаа авсан утгаа одоо эерэг байна уу сөрөг байна уу гэдгийг тухайн завсранд шууд шийдчихье гэсэн үг байна. За тэгэхээр тоон шулуун дээр 3-1 гэдэг тоо байгаа гэсэн. 3-1. За одоо хэдүүлээ 3-1-ээс нэг их утга авъя. За 3-1-ээс дуудлын 2 гэдэг утгыг авчия л да. 2 гэдэг утгыг бодоод үзье. 6 үрч нь 2 хасах нь 2 буюу юу гарч ийн? 12-оос 2-оор 10. 10 гэдэг тоо ч өөрөө тгээс их үстэй. Үтгэхээр хараа энэ уламжлалын 3-1-ээс их завсар бодсон чинь тгээс их гараад шүү дээ. Уламжлалыг утга нь. Тэгэхээр энэ завсар юу гэсэн үг вэ? Нэмэх буюу энэ завсар хотхор байна гэсэн үг байхгүй юу? За нөгөө завсар нь бодъё 3-1 гэж байна. За 3-1-ээс хэдүүлээ баг тоочоод жишээлбэл юу авах вэ гэхээр хасах нэгийг авчил. Хасах нэг. Хасах нэгийг аваад бодох юм бол 6 гүржих нь хасах 1 хасах нь 2 болно. Тэнгүүд хасах 8 буюу энэ чинь тгээс баг юм байна. Тгээс баг юм байна гэдэг чинь 3-1 завсар тгээс баг юм байна. Тэгвэл энэ завсар өөрөө манай утга юм. Сөрөг утгатай байна. Сөрөг утгатай буюу гүдгэр байна гэсэн үг байхгүй. Гүдгэр. За одоо тэгээд хэдүүл энэ дээрс харчий. Манай хотхор байх завсар болохоор хотхор байх завсар бол x харьяалагдах нь 3-1-ээс яг нь нэмэх хязгааргүй тийм үү? За гүдгэр байх завсараа бодъё. Гүдгэр байх завсрыг бодох юм бол x харьяалагдах нь хасах хязгааргүйгаас 3-1 тий. Уламжлалын энэ завсар нь тгээс их утгатай гарсан учраас хотхор юм байна. Энэ завсараас нэг утга аваа бодсон чинь тгээс баг гарч ийн. Тэгэхээр гүдгэр юм байна гэсэн үг байхгүй тийм ээ. Гүдгэр юм байна гэсэн. За ингээд ямар ч өгсөн даалгаврыг нь хэдүүлээ яаж бүгдийг хийчихэх юм уу? Одоо хэдүүлээ ингээ энэ яг юу яриад байгаа юм бэ? Нугралтын цэг гэж юу яриад байгаа юм? За тэгээд хотхор байх, гүдгэр байх тэр завсрууд нь яг юу гараад байгаа гэдэг одоо би таад шууд график нь гаргаж ирээ харуулчихъя. За энэ дээрс ингээд. За энэ болохоор яг үгээр манай саяны өгсөн одоо функцийн график нь байгаа юм л да. Саяны бодлого юм. За одоо хэдүүлээ энэ график дээрээс ажиглаад харъя. За 3-1 гэдэг тоо чи хаана хэмтүүдээ одоо хэдүүл олъё.
3-1 гэдэг тоо нугралтын цэг. Нугралтын цэг. За энэ чинь 0-1 завсар байгаа юм байна. Энийг 3 хоосон гэхээр энэ юм байна. Энэ бол 3-1 гэдэг утга юм байна. X-ийг нь. За энэ дээр харагдаж байгаа утга хаана вэ гэхээр энэ. Энэ. За энийг хэдүүлээ явахгүй хараар тэмдэглэнэ. Энэ цэг. Энэ. Энэ. За энэ чинь нөгөө нугралтын цэг шүү дээ. Тэгэхээр нугралтын цэг нь ямар учиртай цэг вэ гэхээр хараа. Одоо энэ графикийг ингээ голоор ингээ тасдчих заяа. Яг ингээ голоор нь тасдчих. Голоор нь тастаад давхцуулах юм бол яг үгээр энэ хоёр хооронд яг давхцсан гэсэн үг байхгүй юу? Одоо хэдүүлээ параболаар сэтгэх юм бол параболын орой чинь нөгөө нэг ийм байдаг штэ. Парабол чинь тий. Тэгээ параболын оройд дээрсэн шулуун чи өөр яадаг вүлээ? Тэгшимийн тэнхлэг болдог. Ухаандаа энийг энэ шулууны тэгшимтэй нугуулахад яадаг вүлээ? Давхцдаг. А тэнгууд нугралтын цэг гэдэг бол яг л тэрнтэй адилхан гэсэн үг. Энэ шулууны одоо энэ цэгийн дээр шулууны тэгшимтэй нугуулах юм бол энэ маань энтэйгээ давхцсан гэсэн үг. Ухаандаа энд байгаа цэгийг би энэ цэгийг дээшээ тэгшимтэй нугуулж байгаа. Энд дор байгаа цэгийг би ийшээ дээшээ тэгшимтэй нугуулж байгаа. Энэ дээр авчирж байгаа. Тэгээ энэ мөрийн яаж гэнэ вэ? Бүх цэгийг энэ цэгийн хувьд нугуулчих юм бол энэ мөрийг гарч яана гэсэн үг. Энэ мөрийг гарч яана гэсэн үг. За тэгээд хотгор гэдэг байгаа шүү дээ. Тэгэнгүүт бид нар чи ямар газрыг хотгор газар гэдэг вэ? Манай монголчууд бол яг үхээр ийм газрыг бид нар хотгор газар гэдэг. За ийм газрыг бид нар гүдүр газар гэдэг тийм үү? Тэгэнгүүт одоо нөгөө график хардаа. Хас хязгаараас 3-1 завсар гэдэг чи энэ завсар байхгүй юу? Энэ завсар хэдүүлээ гүдүр байхыг бодсон. Гүдүр буюу энийг бодсон. Тэнгүүт одоо хэдүүл харъя. Оо манай төрчээж эндээс ингэж өсөж яваад ингээ буурсан ийм гүдүр шүү дээ. За яажаарай. Яг энэ хэсэг дээрээ. За яажаар энэ хөдөлчлөө. Яг энэ хэсэг дээр ингээ гүдүр бол тарж тараа. Энэ завсар энэ мөрийн маань гүдүр байна. За энэ завсар энэ нугралтын цэгээр энэ мөрийн өөрөө гүдүр хотгор байна. Хотгор. За гүдгэр хотгор байна гэж нэг ийм юм яриад байна. Нугралтын цэг гэж нэг ийм яриад байна. Тэгэхээр энэ бол их маш чухал сэдв шүү. Та хэд нэг бас маш сайн ойлгож аваарай. Гүдгэр ба хотгор ба гэдэг тийм ээ. Маш чухал сэдв шүү. За 7 дугаар удлага бол одоо болсон байна. За 7 дугаар удлагын дээс та хэд асуух зүйлээ хэдүүлээ. Сайхан асуугаарай. За одоо хэдүүлээ 8 дугаар бодлого руу орцгоё. 8 дугаар бодлого. За дайва бол хадгалнаа. Дайва хадгална. За ер нь бол юу байсан шүү? 6 дугаар бодлого. 6 дугаар бодлого. За тэгээд 7 дугаар бодлого тийм ээ. Одоо ингээд үлдсэн бодлогод ер нь дандаа юу байгаа? Задгаа даалгаврын бодлогод байгаа. Эхний 5 бол сонгох даалгавар байсан. Одоо 4 харилцаа сонгож ирсэн. Хойш бол одоо дандаа энэ задгаа даалгаврыг бодож байгаа гэдгийг санаарай, хараарай, анзаараарай. За 8 дугаар бодлогод хамтдаа бодцгоё. За хайрцагт 4 хар, 3 цэнхэр үзэг байв. За хайрцагаас таамгаар 3 үзэг авъя. Тийм ээ? Тэнгүүтээ X-ээр 3 үзэгэнд байх юу тоог тэмдэглэв. Юу за энэ дээр бас шивхэд алдсан. За уучлаарай. Энэ дээр 3 үзэгэнд байх цэнхэр үзэгний тоог 3 үзэнд байх. Юу лээ? Энд чинь цэнхэр үлээ харуулсан. Аль нь байлаа та. За энэний бодлого гэж олж хараад юу атгих шалгаадахыг 3 хар үзэг байлуу X-ээр ямар бодлого вэ энэ чинь. За жаа би 8 дугаар бодлогоны яг их юу юм хараадах. Их хөлбөрийг хараадах энэ шивхтэй жоох алдсан юм шиг байна. За түр зүр хүлээж байгаарай. Чин энэ чинь ингэж чад. За энэ чинь юм. За одоо энэ бодлого байсан бол одоохон мөч хараадах. Хар үзэгний тоо юм байна. За тийм байна. Хар үзэгний тоо юм байна. За тэгэхээр энэ дээр жоохон засвар хийгдэх. X-ээр 3 үзэгэнд байх хар үзэгний тоо юм байна. Хар үзэг.
За хар үзүүний тоог x-ээр хэрэглэсэн юм байна л да. За тэгэд x-ийн тархалтын хуулийг одоо гэсэн ийм бодлого байсан юм. За. Тэгэхээр хэдүүлээ одоо тархалтын хууль гэдэг нь яг хөр нэг магадлалын тархалтын өснөгтийг байгуул гэсэн үг. За тэгээ үзэгдлийн магадлал нь олох юм байна. За x-ийн хуулийг олох юм байна тий. Окей. За тэгэхээр хэдүүлээ одоо ингэж үсэг. 3 үзэг авсан. 3 үзэг авахд нь штэ. 3 үзэг авахд. За хар үзэг гарч ирсэн байж одоо ухаанд ингэ гэсэн үг. Нэг ч хар үзэг гарч ирэх байж болно тий. За хар үзэг огт гарч ирээгүй. Хар үзэг огт гарч ирээгүй. Ухаанда хар үзэг гарч ирээгүй. Хар үзэг гарч ирээгүй. За 3 үзэг авахд хар үзэг гарч ирээгүй гэдэг бол нөгөө x санамсгүй өсгч өөрөө тэг гэсэн утга юм гэсэн үг. Тэг гэсэн утга юм. За 3 үзэг авахд нэг хар үзэг гарч ирсэн. Нэг хар үзэг гарч ирсэн. Нэг хар үзэг гарч ирсэн. За тэгвэл энэ нөр юу болох вэ гэхээр x нь 1 гэдэг утгыг авна гэсэн үг. X нь 1 гэдэг утгыг авна. За 3 үзэг авахд 2 хар үзэг бас гарч ирсэн байж болно шүү дээ. 2 хар үзэг гарч ирсэн. За тэгвэл нөгөө x санамсгүй өсгч нь 2 гэсэн утга авч болно гэсэн үг мөн үү? За 3 үзэг авахд гуруулаа хар үзэг гарсан байсан байж болно. Гарч ирсэн. Тэгвэл манай x бол яг үхээр 3 гэдэг утга юм. За одоо өөр боломж бидэрт байхгүй шүү дээ. 3 үзэг авлаа. Хар үзэг гарч ирэх бол x-ийн утга нь тэг юм байна. Нэг хар үзэг авахд 3 үзэг авахд нэг хар үзэг авсан бол тэрний x-ийн санамсгүй утга 1 юм байна. 2-ыг авбал 2 юм байна. Гуруулаа байх юм бол 3 гэсэн утга авч байна. За ингээд яг үхээр одоо хэдүүлээ нөгөө хууль гэдэг байгаа юм а магадлалын тархалтын үсэгтэй байгуулъя. За тэгэхээр x гэдэг санамсгүй өсөж байгаа юм байна. За тэгээд яг нь магадлал нь байгаа харгалзах магадлал нь. За энэ чинь ингэж чи да. Энийг ярлаад хэд утга 4 утга тий. Тэгэхээр 1 тэг гэдэг утга авч байгаа. 1 гэдэг утга авч байгаа. 2 гэдэг утга авч байгаа. 3 гэдэг утга авч байгаа. За тэгэнгүүт нөө нэг x-ийн утгуудыг хэдүүлээ 0 байж болно, 1 байж болно, 2 байж болно, 3 байж болно гэж гаргаж байгаа гэсэн. За одоо яг энэ доор нь хэдүүлээ 0 байх, 1 байх, 2 байх, 3 байх магадлалыг одоо тавьчихна гэсэн үг байхгүй. Магадлалыг одоо тавьчихна гэсэн. Магадлалыг. За. Тэгэнгүүт хэдүүлээ одоо x тэнцүү тэг үед байх магадлалыг бодё. X тэнцүү тэг байх үед. X тэнцүү тэг байна гэдэг чи юу гэсэн үг гэхээр би 3 үзэг авахд дандаа цэнхэр үзэг байсан гэсэн үг тийм. 3 үзэг авахд цэнхэр үзэг байх магадлал. Цэнхэр үзгүүд байх магадлал. За одоо энэ магадлалыг нь олчих. За тэнгууд манай нийт боломжийн тоо юу вэ гэхээр манай нийт боломжийн тоо бол нийтдээ хэдэн балга байлаа бидэрт 7 балга. 7 балаас хэдийг авах юм? 3 балга тий? 3 балга. За ингээд нийт боломжийн тоо явах гэхээр C7-оос 3 юм байна. C7-оос 3. За тэгэхээр манай нийт боломж юу? Нийт игэл үзэгдлийн огторгуул C7-оос 3 буюу 7-гийн факторалыг хуваах нь 3-ийн факторал үржин 4-ийн факторал. За 4-ийн факторал 7-ийн факторал хуваалаа 5-ийн үржин 6 үржин 7 боллоо. За 3-ийн факторал 6 байгаа. Ингээд 6 6-таа хуваалаа 35. За ингээд нийт боломжийн тоо 35 юм байна шүү. Нийт боломжийн тоо 35. За. Одоо хэдүүлээ дандаа цэнхэр үзэг авсан гэдэг ба шүү дээ. Дандаа яг нь цэнхэр үзэг авсан гэж. Тэгэхээр манай магадлал бол юу болох вэ гэхээр эндээс p тэнцүү 35-ны за цэнхэр үзэг авсан гэдэг чинь нөгөө нэг 3 цэнхрээсээ 3 цэнхрийг авчихна гэсэн үг байхгүй юу? Буюу C3-аас 3. Энэ ухаандаа манай нөгөө нэг ивэхч үзэг гэсэн үг тийм ээ? Ивэх үзэгтэй огторгоо гэсэн. За C3-аас 3 чинь 1 тэгэхээр энэ магадлал нь 35-ны 1 болж байна гэсэн үг. 35-ны 1.
За P x тэнцүү 1 гэдэг утга гэдэг лөө бодъё. За энэ болохоор яаж ийм гэхээр магадлал нь за нийт боломжийн тоол хэвээр байгаа шүү дээ. 35. За 1 хар бал авсан гэж байна. Тэгэхээр хэдүүлээ 4 балнаасаа 1 хар балыг авчна. За үлдсэн 2 балаа цэнхрээс авчих байхгүй. Тэ? 4 хар балнаасаа 1 балыг сонгох боломжийн тоол C4-өөс 1. За үлдсэн 2 балаа 3 хар балнаасаа 2-ыг сонгоно авчна. Тэнгүүд тэрийг сонгох боломжийн тоол C3-аас 2. За тэгээ үржүүрийн дөрмөр энэ хоёрыг хоорондынх нь үржүүлчин тийм ээ. Тэгэнгүүт 35-ны C4-өөс 1 чинь 4, C3-аас 2 чинь 3. Тэгэхээр энэ бол яг үгээр 35-ны 12 юм байна. Магадлал нь 35-ны 12. За. Одоо хэдүүлээ P x тэнцүү 2 байх утгыг бодъё. Энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр x тэнцүү 2 байна гэдэг чинь 2 хар үзэг гарч ирсэн гэсэн үг. Тэгэхээр манай магадлал нь 35-ны за 2 хар үзэг гарсан тэр чинь би C4-өөс 2-ыг бодно гэсэн үг. 4 хар баднаасаа 2-ыг хараад авчихна. Үлдсэн 1 бал нь болохоор нөгөө цэнхрээс авчиж байгаа шүү дээ. Нөгөө цэнхрээс авчиж байгаа. За тэнгууд эн чинь 35-ны за C4-өөс 2 бол хэд гарах вэ гэхээр хэдүүлээ бодчихъя. За C4-өөс 2 гэдэг бол 4-ийн факториалыг хуваахна 2-ийн факториал үржин 2-ийн факториал буюу 3-ыг үржин 4 хуваахна 2 буюу 6 юм байна. За тэгэхээр 6-ыг үржин 3 буюу 35-ны 18 юм байна. За тэгэхээр 2 хар үзэг авах магадлал 35-ны 18 юм байна. За одоо хэдүүлээ юу яа? X тэнцүү 3 байх үед утгыг бодъё. За эн чинь юу гэсэн үг вэ гэхээр 3 бал авахд 3 хар байсан гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт C4-өөс 3 байхгүй. Нөгөө нэг ерөөсөө 4 хар балнаасаа 3 хар балыг яг нь сонгоод авчихна. Тэрийг сонгох боломжийн тоол C4-өөс 3. За C4-өөс 3 бол 3 байгаа. Тэгэхээр энэний магадлал 35-ны 3. За одоо хэдүүлээ ингээ магадлалд очиж бичээд үзье. Тэгэнгүүт хараа 35-ны 1 болоод байна. Энэний магадлал 35-ны 12 болоод байна. C4-өөс 3 чинь 4 шүү энэ. Би 3 гэж худлаа ярьсан байна. Sorry энэ 4. За энэний магадлал чинь болохоор 35-ны 18. За энэний магадлал чинь болохоор 35-ны 4. За одоо хэдүүлээ магадлалын тархалтын үснэгтийг ер нь зөв байгуулсан юм уу, буруу байгуулсан юм уу гэдгийг ерөөсөө яаж шалгах вэ гэхээр энэ магадлалуудын нийлбэр ерөөсөө өөрөө хэд байх ёстой юм гэхээр 1 байх ёстой байхгүй юу. Тэгэхээр хэдүүлээ одоо нөгөө нэг магадлалыг бодоод үзье л да. Магадлалын нийлбэр хэд вэ харъя. 35-ны 1, 35-ны 12, 35-ны 18, 35-ны 4. Нэмэхээр 35-ны хэд вэ? 12 дээр 18 гэхээр 30, 34, 35. 35-ны 35 буюу 1 байна. Магадлалын нийлбэр 1 байгаа учраас би магадлалын тархалтын хуулийг яг нь зөв олсон байна гэсэн. Зөв олсон байна гэсэн. Ингээд зөв хийсэн үү буруу хийсэн үү гэдгээрээс ингээд шууд шалгачдаг гэсэн. Магадлалын тархалтаас. За тэгээд энэ дээр нэг юу ч төвхөд байна. Та харах юм бол ер нь та нарын магадлалын нийлбэр чинь 1 гарахгүй байгаа л шүү. Та нар юу бодох ёстой вэ гэхээр энэ нөгөө нэг x гэдэг санамсрын өсөгчийг боломж үлдээсэн үү? Ухаандаа бүх боломжийг би шавхсан уу гэдгийг шалгана. Дараагаар нь боломж чинь зөв байх юм бол энэ магадлал чинь зөв гарсан уу гэдгийг бас таад явна. Шалгах хэрэгтэй байна. Магадлал нь зөв гарсан уу гэдгийг шалгах хэрэгтэй. За 8 дахь бодлого бол ингэж болчихлоо. Одоо нөгөө нэг тэр хэмжигдүүний x-ийн тархалтын хуулийг олгох чинь тархалтын хууль гэдэг нь одоо энэ л дээ. Магадлалын тархалтын өснөгтийг магадлалын хууль гэж ярьдаг. За тэгэхээр 8 дахь даалгаврын хувьд бол ингэж болчих нь байна. Магадлалын тархалтын өснөгт. За яг энэнтэй адилхан бодлого шүү дээ. Яг энэ 8 дугаар удаатай адилхан бодлого бол 2022 оны Эйшийн за 32 буюу 33 дугаар бодлого дээр орж ирсэн санагдаж байна. Та ядас хараад үзээрэй. Тэгээд та тэр бодлогоос би даахад үзээрэй. Энэ бодлого жишээлбэл Эйштэй бүр 3 оны бодлого байсан байхгүй юу? 2022 оны Эйшийн бодлого дээр та хараад үзээрэй. За. Окей. За лайв хадгална. Лайв хадгалах учраас хүүхдүүд та бүхэн боломжтой үедээ нөхөд үзээрэй. Тэгээ маргаашийнх нь одоо шалгалтанд бүгдэнд нь амжилт хүсээд одоо ер нь бол ингээд өнөөдрийн лайв бол хийж байгаа шүү. За тэгээ бүгдээрээ нэг сайхан шеэр хийгээд за бүгдээрээ нэг гоё лайк дараарай. Бүгдээрээ одоо нэг гоё лайкаар юм уу зүрхээр давуулгаад юм манайхаа. За тэгээд бид 9 дугаар бодлого оръё доо. За 9 дугаар бодлого.
Зоосыг 4 удаа хаях туршилт хийвээ. За сүл дээр буух тоог x-ийн туршилтын идэрх үзэгдэл тус бүрийн боломжийн тоог бич. За тэгэд мөн ялгаагүй хоёр даалгавартай юм байна. X тэнцүү 1 нэгдүгüүрт нь за тархалтын үсгтийг байгуул, хоёрдугüүрт нь математик дундчиг олоо гэсэн ийм бодлого юм тийм ээ. За энэ дээр ингэсэн байна хараа бидэрт нөгөө нэг юг өгчөж. Нөгөө нэг x санамсрууд утгуудыг өгчөж. Ухаандаа 0 1 2 3 4 гэсэн ийм 4 утгатай байгаа юм байна. За эхлээд боломжийн тоог бич гэсэн тийм үү? За эхлээд боломжийн тоог бичье. За тэгэхээр зоосыг 4 удаа хаялаа. Зоосууд яг хөрснөө сүл тоо гэсэн хоёр янзаар буу штэ. За зоосыг 4 удаа хаялаа. За 4 удаа хаяхад тоо гэж буусан байж тань хараа. 4 удаа ороход дөрүүлээ тоо гэж буусан. Энэ бол ерөөсөө яг ингэхээр нэг л боломжтой байхгүй юу? Энээс өөр боломж байхгүй штэ. Тэгэхээр энэ нэг боломжтой. За зоосыг 4 удаа хаялаа. 4 удаа хаяхад гурван дээр нь тоо буугаад нэг удаа сүлд буух хэрэгтэй юм байна л да. Тэгвэл эн чинь яг уу гэхээр за эхний орхилтон дээр тоо буугаад, хоёр дахь дээр бас тоо буугаад, гурав дахь дээр тоо буугаад, дөрөв дахь дээр сүлд буусан байж болно. За энэ ингээд нэг боломж шүү. Нэг боломж. Дараагийнх нь. Эхнийх дээр тоо буугаад, хоёр дахь дээр тоо буугаад, гурав дахь дээр сүлд буугаад, сүүлийнх дээр тоо буусан байж болно. Ингээд хоёр янз. За дараа нь эхлээд тоо буугаад, хоёр дахь дээр нь сүлд буугаад, гурав дахь дээр нь тоо, дөрөв дахь дээр нь тоо буусан. Ингээд энэ гурав дахь янз, гурван янз. За дараа нь эхлээд сүлд буугаад, тэгээд тоо буусан байж болно. Ингээд хэдэн боломж вэ? 1 2 3 4. Ингээд манай x-ийн цүнэг гэдэг бол яг хөөр 4 боломжтой юм байна. 4 боломжтой юм байна. За одоо хэдүүлээ x тэнцүү 2 гэдэг санамсрууч утгыг бодъё. Тэгэх юм бол яг хөөр тоо сүлд гэж буусан байгаа гэсэн үг. Ухаандаа 4 удаа хаяхад 2 нь сүлд буусан. За эхлээд бол яг хөөр шууд тоо сүлд байж болно. Нэг боломж. За хоёрдугаарт нь болохоор тоо сүлд байж болно. Хоёр боломж. За дараа нь яг сүлд тоо байж болно. Ингээд 3 дахь боломж. За дараа нь өөр ямар боломж байх гэдэг. Сүлд тоо байж болно. Ингээд 4 дахь боломж. За дараагаар нь болохоор одоо ямар боломж үлдээ? Ийм үлдсэн мэй те. Сүлд тоо сүлд. 5 дахь боломж. За ингээд дараа нь болохоор тоо сүлд тоо. За ингээд бол ерөөдөө болчих واخа. 6 боломж. 6 боломж. За. Дараагийнх нь x тэнцүү 3 үед буюу зоосыг 4 удаа яхад 3 удаа сүлд буусан, 1 удаа тоо буусан гэсэн үг. Тэгэхээр энэ чинь яг хөөр тоо сүлд гэдэг боломж бол шууд нэг боломж болно. Дараагийнх нь сүлд тоо сүлд байж болно. 2 боломж. Дараагийнх нь сүлд тоо сүлд байж болно. 3 дахь боломж. Дараагийнх нь сүлд тоо байж болно. Ингээ хэдөө 4 дахь боломж. За ингээд жишээлбэл зоосыг 4 удаа хаяад за 3 удаа сүлдээр буусан гэвэл хэдэн боломжтой вэ гэхээр 4 боломжтой юм байна. За зоосыг 4 удаа хаяхад дөрүүлээ одоо яах нь юу? Сүлд буусан бол эн чинь ерөөсөө бас яг хөөр нэг л боломжтой гэсэн үг тийм. Нэг л боломжтой. За ингээд ямар ч зүйл яг хөөр нийт боломжийн тоог нь бол биччихлээ. За одоо нэгдүгээр даалгавраа гүйцэтгэе. Нэгдүгээр даалгавар бол x санамсруудын магадлалын тархалтын үслэгтийг байгуул гэсэн байна. За тэгэхээр хэдэн утга авах юм? x. За тэгээд 0 1 2 3 4 гэсэн утгууд авна. За магадлалууд нь юу гарах вэ гэж тийм ээ? Магадлал нь. За энэ арай жоохон муухай зурчгүй. За арай гоё зургийг авс тээ. Чи бас хадгалагдах учраас бас муухай зураад үзвэл одоо ингээд бас муухай төрс үлдчих юм да. За ингээд нэг ашлахын зурчих.
За яаж ийм вэхээр x гэдэг санамсруу өсөж байгаа. Магадлал нь байгаа. За 0 гэдэг утга авна, 1 гэдэг утга авна, 2 гэдэг утга авна, 3 гэдэг утга авна, 4 гэдэг утга авна. За ингээд яг вэхээр эн чинь нийтдээ ингээд 5 утга авч байгаа юм байна шүү дээ. За одоо хэдүүлээ яг вэхээр ингээд магадлалууд нь олно. Энэний магадлал хэд юм бэ? Энэний магадлал хэд юм бэ? Энэний магадлал хэд юм бэ? Энэний магадлалууд нь олчих. За магадлалууд нь олцгоё. Тэгэхээр ингэсэн гэсэн үг. X тэнцүү тэг байх үеийн магадлал гэдэг бол 4 удаа тоо гэж буус гэсэн үг. Зоосыг 1 удаа хянахад тоо буух магадлал бол 2-1. 4 удаа хаясан учраас 2-1, үржих нь 2-1, үржих нь 2-1 буюу 16-1. За тэгэхээр энэний магадлал юу бол харж байна уу? 16-1 бол таарж байна гэсэн. За x тэнцүү 1 үед магадлал нь болох уу гэхээр 1 үед чи юу л хэдүүл харъя да. 1 удаа сүлгэж буусан 3 удаа тоо гэж буусан. За тэгэнгүүт 3 удаа тоо гэж буух боломж бол 2-1-ийг үржих нь 2-1, үржих нь 2-1. Одоо сүл дээр буух магадлал чинь болохоор бас ялгаагүй 2-1. За тэгээд хараа энэ дээр гол анхаарах юм. Хэдэн боломжтой байлээ эн чинь 4 боломжтой. Тэгэхээр нэгнийх нь хувьд нь магадлал нь энэ ахгүй юу? Тэгэхээр 4 боломжтой учраас хэдүүл энийг 4-өөр үржүүлнэ гэсэн үг. 4-өөр үржүүлнэ гэсэн үг. За эн чинь тэнгууд юу болох вэ гэхээр 16-ны 4 болно. 16-ны 4. За x тэнцүү 2 үед юу болох вэ? Хэдэн боломжтой байгаа юм? 6 боломжтой юм байна. Тэгэхээр юу гарах вэ гэхээр 6 гүржих нь за мөн ялгаагүй 2-1 2-1 буюу 16-ны 1 болно. За тэгэхээр энэний магадлал 16-ны 6. За одоо x тэнцүү 3 гэсэн утгыг авъя. X тэнцүү 3 гэсэн утга бол яг уу гэхээр хэдэн боломжтой байгаа лээ? X тэнцүү 3 чинь 4 боломжтой байгаа. За тэгэхээр мөн ялгаагүй 4-ийг үржих нь 1-ийг хуваах нь 16 буюу 16-ны 4 болно. За x тэнцүү 4 гэдэг утгыг одоо хэдүүлээ бодж үзье. X тэнцүү 4 гэдэг утга бол за ерөөсөө ганцхан боломжтой байгаа. За тэгээ магадлал нь болохоор 1-ийг үржих нь 16-ны 1 буюу 16-ны 1 болно гэсэн үг тийм. За одоо хэдүүлээ магадлалыг нэг чи биччихье. 16-ны 4 байна. 16-ны 6 байна. 16-ны 4 байна. 16-ны 1 байна. За магадлалынхаа нийлбэрийг хэдүүлээ бодъё. Хэд вэ? 16-ны 1 нэмэх нь 16-ны 4 нэмэх нь 16-ны 6 нэмэх нь 16-ны 4 нэмэх нь 16-ны 1. За нэмэх юм бол 16-ны 10 14 15 16 16-ны 16 буюу 1 байна. За ингээд магадлал нь 1 гарч ийнэ гэдэг бол хэдүүлээ бүх зүйлийг сайхан зөв хийжтэй гэсэн үг. Бүгдийг сайхан зөв хийжтэй. За одоо болцсон. Одоо юу болов лээ? Математик дунджиг бол. Окей. За математик дундаж бол яг уу гэхээр за энэ хойно энэ томьёог нэгсэн байгаа та хараарай. Энэ x гэдэг санамсргүй үсэгчийг харгалзах магадлалаар нь үржүүлээд хооронд нь нэмнэ гэсэн үг шүү. Энэ болохоор суун буюу нийлбэр гэсэн үг байна, тийм ээ. За тэгэхээр яг хэвээр вэ гэхээр манай математик дундаж буюу x бол юу гарах вэ гэхээр энэ санамсргүй үсэг утгыг энэ магадлалаар нь үржүүлнэ. Тэгэхээр тгийг үржих нь 16-ны 1 нэмдгэн. Энэ 1-ийг 16-ны 4-өөр үржүүлнэ. 16-ны 4-ийг үржих нь 1 нэмдгэн. Энэ 2-ыг 16-ны 6-аар үржүүлнэ. Тэгэхээр 16-ны 6-ыг үржих нь 2 нэмэх нь за одоо энэ 3-ыг яаж гэнэ 16-ны 4-өөр үржүүлнэ. Тэгэхээр 3-ыг үржих нь 16-ны 4 нэмэх нь 4-ыг үржих нь 16-ны 1 болно. За ингээ манай математик дундаж бол хэд гарч байна вэ гэхээр 16-ны хэд гарч байна. Энэ чинь тэг болно. 4 12 гэхэр чинь 16 болно тийм үү? 16 дээр та 12 нэмэх хэрэгтэй. 28 дээр 4-ийг нэмэхээр 32 юм. За ингээд 16-ны 32 буюу математик дунд чинь 2 гарч байна гэсэн. За ингээд математик дунд чинь 2 гарч байна тийм ээ. За ингээд 9 дугаар бодлого бол яг нь болчлоо. 9 дугаар бодлого болчлоо. За
За тэгэхээр мандлын тархалтын үслэгтийг байгуулна гэж ингэж боломжуудаа сайхан бүгдийг шавхад бичдэг байх нь байна. За түүнд харгалзах магадлалын сайхан олдог байх нь байна. За математик дундаж гэвэл санамсруу өсч утгаа магадлаар үржүүлээ, санамсруу магадлаар үржүүлээд энийг нэгээр үржүүлээд хооронд нь яаж нь нэмждэг юм байна гэсэн үг тийм. Нэмждэг юм байна. За энэ дээр та би яг нэмэлтээр нэг юм хийж гээ тийм. Энэ дээр disperse гэж байдаг шүү дээ. Disperse гэдэг бол яг үхээр ийм томьёор олдсон шүү. Disperse гэдэг бол ийм томьёор олдог. Тийм ээ? Disperse юу y. За одоо зүгээр би таад энэ дээр зүгээр нэмэлтээр хийж өгье л дөө. Манай бодлого бол ингэж болцсон тийм үү? Одоо би энэ таад зүгээр нэмэлтээр эндээс яаж одоо disperse-ийг олж яах гэдгийг би танаас харуулъя. Яаж disperse-ийг олж яах гэдгийг харуулъя. За тэгэхээр ингэ. Энэ юу гэсэн үг гэхээр энэ бол x-ийн квадратын математик дундаж гэсэн үг байна. Тэгэхээр x квадратын математик дундаж гэдэг бол юу гэдэг вэ гэхээр x квадратыг магадлалаар нь үржүүлээд хооронд нь яг үхээр нэмчнэ. Магадлалаар үржүүлээд хооронд нь нэмчнэ. За тэгэхээр x квадратын математик дундаж бол юу гарах вэ гэхээр ингэ гэсэн үг байхгүй. Одоо энэ тэг байгаа шүү дээ. Энийг квадрат зэрэг чүлээ энийг үржүүлнэ. Тэгэхээр эндээс тгийн квадратыг үржих нь 16-ны 1 нэмэх нь энд нэг байгаа шүү дээ. Тэнгүүд 1-ийн квадратыг 16-ны 4 үржүүлнэ. 1-ийн квадратыг үржих нь 16-ны 4 нэмэх нь 2-ийн квадратыг үржих нь 16-ны 6 нэмдэг нь 3-ийн квадратыг үржих нь 16-ны 4 нэмэх нь 4-ийн квадратыг үржих нь 16-ны 1. Нөгөө нэг энэ дээр байсан x санамсруу утгуудаа квадрат зэрэг дэвшүүлээд магадлалаар нь яг нь үржүүлэх нь шүү, тийм ээ? X-ийн квадратын математик дундаж гэвэл. За одоо энийг хэдүүлээ тооцооч гэсэн үг л дээ. Энэ хэд байх юм? Энэ тэг болно, 4 болно. За эн чинь энэ 4 болно, 4 дээр эн чинь 24 болно, 28. 28 дээр 36-ыг нэмэхээр хэд вэ? 64. 64 дээр 4 нэмэхээр хэд вэ? 68 юм уу? Энэ чинь 68-ыг гоох нь 16 юм байна, тий? Энд хэдлээ 4 24-гээр 28. 28 дээр эн чинь 9 36. 28 дээр 36-ыг нэмэхээр эн чинь одоо мөн бистэй. 4 64 дээр дахиад 4-ийг нэмэхээр хэд вэ? 4 гэнэ 16 нэмж солиор чинь за яг алдчих тараа. 64 дээр 16 нэм. 64 дээр 16 нэмэхээр хэд вэ? 80. 80-ыг гоох нь 16 юм уу тий? За ингээд x квадратын математик дундажууд юу гэхээр 5 юм байна. 5. За тэнгууд манай var x болохоор юу болох вэ гэхээр хараа 5-аас хасдаг нь 2-ын квадрат буюу 5-аас хасдаг нь 4 буюу 1 болох юм байна гэсэн үг. 1. 4 24 9 тий. За мөн баха. Нэмж хэвээр байгааг баг. За ингээд жишээлбэл стандарт юу? Disperse-ийг олоогүй бол ингээд болчихноо. За одоо бас нэг чухал ойлголт байдаг шүү дээ. Стандарт хазаалт гэдэг. Стандарт хазаалт. За стандарт хазаалт буюу сигмаар тэмдэглэдэг байдаг. Энэ бол юутай тэмцүүлэх хэрэг var x-тэй тэмцүүлдэг. За тэгэхээр ер нь бол эрдүүлээ ирэхэд яг хөөр математик дундаж болон disperse-ийг олцсон байхад бол яг стандарт хазаалт гэдэг зүйл бол шууд амархан олдчихно гэсэн тийм ээ. За 9-р бодлого бол одоо ингээд дуусчаамаа. За энэ таад би нэмэлтээр яг стандарт хазаалт гэж нэг юм байдаг шүү. Disperse гэж нэг юм байдаг шүү гэж одоо таад хэлж өглөө. За ингээд өнөөдрийн лайвыг хэдүүлээ сүүлийн бодлого орцгоё. За энэ сүүлийн бодлого чинь жишг даалгаврын бас нэг 9 онооч гэдэг баг нэг тиймэрхүү амар өндөр оноотой бодлого байсан шүү. Харж хахад.
За. За 10 дугаар бодлогыг бодохоос өмнө хэдүүлээ нэг юу ачи тийм ээ манай RN3CGM гэдэг бас нэг юм бидний юм сайт одоо манай сургуулийн төв ийм веб одоо хөгжүүлээд байгаа. За энэ рүү хэдүүл бас нэг ороод нэг альтгай мэдээлэл авчаад тэгээд хэдүүлээ өргөжүүлээд лайв руу орцгоё. За та хэд RN3CGM гэж бичээд браузероор ороорой. За энэ болохоор ерөнхийдөө 7 хоног болгон ээшийн сорил явагдаж байгаа. За одоо жишээлбэл өнөөдөр одоо ингээд манай ээшийн 12 дахь сорил явж байгаа юм байна. 12 дахь сорил явж байгаа юм. За энэ манай энэ вебийн онцлог нь ерөөсөө юу вэ гэхээр хараа. Манай тестийг биш үү? Компьютер зохиож байгаа. Ерөөсөө яг үхээр компьютер өөрөө генерейт хийгээд хүүхдүүдэд тест зохиож өгч байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм онцлогтой одоо. За тэгээд энд ингээд нийтдээ одоо 12 сорил явцсан байна. Өмнөх сорилууд нь доош явах юм бол ингээд байж байгаа. Энд дэр хараа ингээд видео хичээлүүдээс үнгүй үзэхээр ингээд байж байгаа шүү. Та хэд манай RN3CGM гэдэг сайт руу ороод ингээд ээшийн сорил бол ингээд өгөөдөх боломжтой. За тун удахгүй. За ерөнхийдөө дараа 7 хоногт багтаад шахуу бид нар өнөө маргааш бүр юу гаргахаар төлөвлөж байна вэ гэхээр ээшийн 5 ширхэг сорил. За тэгээд нэг хувилбар нь ABCD гэдэг ийм 5 хувилбартай байхаар хүүхдүүдэд гаргахаар ингээд төлөвлөж байгаа юм. Ингээд ээшээс ерөөхдөө нэг 2-7 хоногийн өмнө чи нэг 5-35-гаар 25 тест 1000 бодлого бодоод ээштэй орох хэрэгтэй. За мэдээж нөгөө нэг ээшд нь бол сорилууд нь ABCD гэх нь ерөөсөө чи нэг бодлого бодсон бол тэрийгээ 5 удаа давтаж бодно гэсэн. Ингээд чи нэг бодлого нэг томьёогоор чи 5 удаа бодоход одоо сурахгүй гад яах юм тийм үстэй. Тэгэхээр энд нэг ийм RN3CGM гэдэг сайт руу та ороод сайхан сонирхоод үзээрэй. За өмнөх сорилуудаа өгч болдгоо гэж. За өмнөх сорилуудаа ер нь өгч болдог байх хэрэгтэй да. Ер нь нээлттэй байгаад хэдүүлээ нэг хараад үзье да. Ер нь нээлттэй байх хэрэгтэй. За удахгүй энэ маань одоо бүр гоё хөгжөөд UI UX дизайн гэдэг нь одоо удахгүй ажиллаад бүр гоё болгоно. Тэгээ дараа жил ээш хүүхдүүд бол нэг цоон шин гоё систем ер нь мэдлэн шүү хүүхдүүдээ. Энэ жил бид нараас арай л амжсан бол гэхдээ бас эхний шатны хөгжүүлэлт бол хийгээд ингээд ээш сүм тайдаас нэг гоё сорил гаргана. За одоо хэдүүлээ яг гэхээр юу вэ? Хичээл рүү орё тийм ээ. За. Одоо хэдүүлээ яг гэхээр 10 дугаар бодлогыг авч үзье. 10 дугаар бодлого бол яг гэхээр давхар функцийн бодлого байна. За энэ давхар функцийг олно. За функцийн уламжлалыг олно. 2 дугаар нэмийн уламжлалыг олно. За нөгөө нэг шүрэг шулууны тэгшлэгийг бичсэн юм бодлого байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө 10 дугаар бодлого манай эхний хэдэн бодлогуудыг ерөнхийдөө базаад хайцсан нэг юм төрлийн бодлогод хараад шүү дээ. За нэгдүгээрт нь хэдүүлээ яг гэхээр давхар функц олё. За тэгэнгүүт давхар функцэд чи яг гэхээр x гэдэг нөхөр эхлээд яг гэхээр gx руу орж байгаа байхгүй юу? Gx руу орж байгаа. Эндээс орсон чи яасан гэхээр gx бол яадаг өөр функц рүү орж ирсэн нөхрийг квадрат зэрэг дэвшүүлээд нэгийг хасдаг нөхөр байгаа байхгүй юу? Тэгэхээр x гэдэг нөхөр орж ирсэн учраас тэрийг квадрат зэрэгжүүлээд нэгийг хасчихна. Одоо энд гарч ирсэн нөхөр байгаа шүү дээ. Энэ нөхрийг би цааш нь юу руу оруулах вэ гэхээр энийг би цааш нь fx руу оруулчихна. Fx руу. Тэгвэл одоо энд юу гарч ирэх юм бэ гэж. За тэр чинь ерөөсөө давхар функц байхгүй юу? Энд би нэг x гэдэг утга орууллаа, ийшээ орууллаа. Энэ маань нэг ийм үр дүн гаргаад ирээ надад үзүүлчихлээ. Энийг би дахиад өөр одоо үйлдвэрийн дамжлагаар дамжуулж яах гэсэн үг. Тэгмүүд энд эцсийн үр дүн одоо юу гарч ирэх юм? Энд ямар үр дүн гарч ирэх юм? Ямар бүтээгдэхүүн гарах юм те? Тэр чинь ерөөсөө яг үхээр давхар функц гэсэн үг байна. Давхар функц. За тэгэхээр одоо хэдүүл ингэ гэсэн үг. Энэ x квадрат асах нэгийг x-ийн одоо f-ийн x болгоны утганд авч тавина гэсэн үг. Тэгэхээр f(g(x) бол юу болох вэ гэхээр x квадрат буюу x квадратаас хасах нь 1-ийн квадрат. Нэмэх нь 3-ыг үржих нь x квадрат хасах нь 1. Харж байна наараа. Энд x квадрат гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ бид одоо давхар функц байгаа учраас эндээс гарч энэ үр дүн гарч ирсэн энийг ийш навч тавьчих байгаа байхгүй ийш навч x-ийг нь ордооч тавьчих байгаа юм. За ингээд давхар функц нь болохоор энэ юм байна. За тэнгуут эн чинь x-ийн 4 зэрэгээс хасах нь 2x квадрат нэмэх нь 1 нэмэх нь 3x квадрат хасах нь 3 гэсэн ийм утгатай болно. За энийг хэлбэрсэх юм бол x-ийн 4 зэрэг нэмэх нь x квадрат хасах нь 2 болно. За ингээд давхар функцийн хэдүүлээ олчлоо. Давхар функцийг олчлоо. За одоо дараа нь хэдүүлээ уламжлалыг олоо гэж байна. За энэ давхар функцийн
Уламжлалын олъё гэдэг чинь x-ийн 4 зэрэг нэмэх нь x квадрат хасах нь 2-ын хэдүүл юу гэсэн үг вэ? Уламжлалыг авч яах гэсэн үг? Уламжлал нь 4x куб нэмэх нь 2x хасах нь за юу юм биш үү? Ийм болох юм байна. За уламжлалыг олцсон. 2 дугаар ирэмбийн уламжлалыг ол гэж байна. За одоо хэдүүлээ дахиад явах гэхээр уламжлал авсаасаа дахиад уламжлал авчи. 2 дугаар ирэмбийн явах гэхээр 4x кубээсээ энээсээ дахиад би уламжлал авна мөн үү? За чаар энэ нэг жоохон сонирн болчлоо доо. Юу буруу болоод байна? Мөн ч үлээ. За мөн юм уу? Мөн юм шиг байна. 4x-ийн за x-ийн 4 чинь 4x-ийг хаснаар гэсэн үг. Энэ уламжлал авах дээр алдсан байж тээ. За тэгнэ тэр. Нэг мөн билүү за байж байгаа юу юм чи. Ёо толгойроо солиорч гэлээ. Энэ давхар хөнгөцөө бодоод энд уламжлал энд ингэ за би ер нь энийг нэг гэж дугаар өөрөө солиороод байгаа юм шүү дээ. Тэгэхээр энийг нэг гийа. Энэ нэг юм байна. Буруу байж дугаарлангуудаа нөгөөдөнд өөрөө төөрөө солиорч гэлээ. За за одоо эндээсээ дахиад уламжлал авна те. Эн чинь болохоор 2 буюу 2 дугаар ирэмбийн уламжлалыг олж байгаа юм тийм үү? За 2 дугаар ирэмбийн уламжлал нь юу гараад байна? 12x-ийн квадрат нэмэх нь 2 юм уу? 12x-ийн квадрат нэмэх нь 2. За мөн байна. За одоо яах вэ? Одоо 3 дугаарт нь болохоор юу хийгсэн бэ гэхээр 3 дугаарт нь энэ 2 дугаар ирэмбийн уламжлалын x-0 тэнцүү хасдаг ачиж татсан шүрэг шүлэн тэжлэлийг бичээ гэж байна. За тэгэхээр хэдүүлээ энэ шинэ функцийг tx гэд нэрлэчихье л да. 12x квадрат нэмэх нь 2 хэдүүлээ tx гэж байна. Энэний хэдүүлээ яах вэ гэхээр хасах нэг татсан шүрэг шүлэн тэжлэлийг бичээ. За өмнөх 2 дугаар бодлого дээр ч нөө шүрэг шүлэн тэжлэлийг ерөнхийдөө бичсэн учраас одоо шууд багш нь бодчихъя. За хэдүүлээ яах вэ гэхээр эхлээд t штрик x0-ыг бодох хэрэгтэй. Буюу 24x болно гэсэн үг. За тэнгууд x0 нь хасах нэг гэдгээс t штрик хасах нэг бол за ингэж энийг ингэчээд t штрик x гэд за энийг болохоор тийг хасах нэг гэчи. Тэнгууд хасах 24 болно гэсэн. Тэгэхээр манай шулууны надад бол яг 24 юм байна. За тэгээд x-дээс хасах нэг болох юм байна. За нэмдэг нь одоо tx0 буюу нөө функцийг бодох чи өөрөө 12-ыг үржих 1-ийн квадрат нэмэх нь 2 буюу хэд вэ? 14 юм уу? 14 юм байна шүү дээ. За тэгэнгүүт юу болж байна вэ гэхээр энэ 14 болно гэсэн үг. Ингээ манай шүрэг шүлэгчд бол хасах 24-ыг үржих нь x дээр нэмэх нь 1 нэмэх нь 14 болно. Эндээс манай шүрэг шүлэн тэгшэр хасах 24x хасах нь 24 нэмэх нь 14 болно. Эндээс y бол юу гэж гарах вэ гэхээр хасах 24x хасах нь 10 болно. За ингээд манай шүрэг шүлэний тэгшэр бол хасах 24x хасах нь 10 гэсэн ийм хариу явах нь гарч ийнэ гэсэн. За өнөөдрийн багшийн сонгож авсан усын шалгалтын чиг даалгавар сонгож авсан 10 бодлого бол энэ хүрээд ингээд өндөрлж байна. Тэгээд лайвд оролцсон бүх хүүхдүүд маш их баярлалаа. Одоо хэдүүлээ жоохон асуулт хариулт маягийн юм байвал яваад тэгээ өнөөдрийн хичээл бол хэдүүлээ өндөрлөё. За үзэж байгаа хүүхдүүд бүгдэнд нь гоё баярлалаа. За одоо хэдүүлээ асуух бодлого тийм ээ. Асуух бодлого юу вэ? Яг ойлгоогүй юм шиг юу байсан чи нэг анзаарахгүй үзсэн ч юм уу тим юм байл хэдүүлээ ярилцаад за тэрөө тим зүйл байхгүй хэдүүлээ өнөөдрийн хичээлээ ингээд дуусгая гэж бодож байна. За асуулттай хүн бол коммент хийрэй манайхаа. Асуулттай хүн байна уу? За энэ буруу сорилт хизээч өгсөн болох юм уу гэнэ. За одоохондоо бол яг хөөхөр бид нөө ингэж байгаа шүү. Бүтэн сая өдрийн болон 3 цагт авсан. Одоо бид нар чи юу вэ? 12 дахь сорилт гэдэг чинь бид нар чинь 12 7 хоног ямар ч 7 хоног бол нэг сорилт явуулаад байгаа. За одоо манай шинээр орох сорилт болохоор ерөнхийдөө бол яг нэг E-шийн билүү дагуу бэлдсэн 5 жижиг сорил орно. Нэг сорил нь цаана дахиад A B C D E гэдэг яг нь 5 хувилбартай байхад тийм сорилтуудыг одоо бид удахгүй оруулнаа. За нэг сорил нь ерөнхийдөө 10,000 төгрөгийн үнэтэй байх юм шүү.
Нэг сорил нь 10,000 төгрөгийн төлбөртэй байна. Тэгээд 5 сорил чи жишээлбэл бодлож аванггүй юу 50,000 төгрөг юм уу те? 50,000 төгрөг чи Asian Blueprint дагуу бэлдсэн 1000 бодлого бодно бодлоо. Тэгээд ерөөсөө бодлогын бичлэг байгаа. Чи бичлэгээ үзчихээд бодлого бодоод дахиад чи тэрнтэйгээ адилхан чи дахиад 5 бодлого 4 бодлого бодно гэхээр ер нь бол маш сайн бичлэг болох болов уу гэж бодож байгаа. За геометри магадлалын талаар гэж юм те. За геометри магадлалын талаар бол заа хичээл бол одоохондоо арай зорох боломжгүй байна л да. Ерөнхийдөө системийн хөгжүүлэлт завгүй байгаа. За синус косинусын тухай гэвэл ер нь энэ шиг хөгжүүлээ. Та хэд вэ штэ одоо манай нэг 1000 дахиад YouTube сууг байдаг штэ. 1000 дахиад YouTube одоо энэ дээр багш нь юу линк нь оруулсан байгаа да. Яг энэ таймынхаа нэг доор нь 1000 дахиад YouTube сууг байгаа. Тэр YouTube сууг орох юм бол интеграл, уламжлал, тригонометрийн, геометрийн ерөөсөө нэлээд олон хичээл байгаа. Та хэд тэрийг олж шууд үзэх боломжтой байгаа шүү. За нэг тиймэрхүү байна. Тэгээд бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд дараагийн хичээлээр уулзлаа бүгдээрээ баяртай. Маргааш болох улсын шалгалтанд нь бүгдэнд нь амжилт хүсье. За тэгээд манайхан бүгдээрээ баяр лайкаа дараад шеэр хийгээд үзсэн одоо ингээд бүх хүмүүстээ маш их баярлалаа. Юм 200 гаруй хүн үзэх шиг боллоо. Бүгдэнд нь маш их баярлалаа. Бүгдэнд нь маргаашийн шалгалтанд нь амжилт хүсье. Бүгдээрээ шалгалтаа амжилттай давах болтугай. 12 дугаар анги амжилттай төгсөх болтугай гэж хүсэн ёо. За бүгдээрээ баяртай. За шеэр бодож бол баяртай гэж хэлнэ. Хаана гарч байлаа? Энд гарч байлаа. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Баяртай. Энэ үс яатсан юм бэ бүр. За баяртай. Амжилт хүсье.